сайн байна уу танд энэ өглөөний мэндийг хүргэе. Одоо энэ манай бидний хөтлийн явуулж байгаа энэ хотын хөгжил мэргэжлийн ярилцлагын маань хамгийн анхны эмэгтэй оролцогч архитектор Туяаг урьж энэ ярилцлаганд оруулж байна. Тэгэхээр танд энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Сайн байна уу? Та өөрийгөө танилцуулахгүй юу? Одоо хэдэн он төрсөн бэ? Тэ ямар сургууль төгссөн бэ? Энэ мэргэжлийг хэдэн онд эзэмшиж сурч эхэлсэн бэ? За энэ юм энэ нэвтрүүлгийн тэгээд энэ яг энэ хотолтын чиглэлээр хүмүүсийн ярилцлагыг авч мэдээ цуглуулж одоо юу гэдэг түүх үүсгэж байгаа. Тэгээд тэрнийх нь анхных нь эмэгтэй нь болж байгаа. Их баяртай байна. За архитектор болно. Ер нь бол би өөрийгөө 3 мэргэжил гэж боддог. Нэг нь барилгачин. За тэгээд архитектор, тэгээд хот төлөөлөгч болсон гэдэг. Тэрэндээ бас яг энэ салбарт орсондоо их баяртай байдаг. Тэгээд архитектор болъё гэдэг бодол бол багтаал төрсөлдөө. Гэхдээ хамгийн ихнийх нь болохоор би ерөөсөй барилгачин болно гэж бодсон. Тэгвэл хүн гайх бах нэрээ. Социализм үед болохоор зэрэг барилгын тэмс рүү хүүхд явна гэвэл баг нэг нүдэн өрөө дээр гардаг тийм үе байхгүй. Тэгээд би ч 23 дуус сургууль төгс сурч исэн. Тэгээд одоо 9 дэх ангид орох болцоотой хүүхд нь одоо юу гэдэг манай багш гэсэн ахсан л та чи юу яриад байна. Тэгээд манай багш нөгөө нэг 10 жилд тийм юу ховроод байлаа шүү дээ. Мэргэжил танилцуулах гэж сургалт одоо юу гэдэг ингээд тойроо айл хийдэг байхгүй юу. Тэгээд тэр үе чинь барилгын татгад тэмс нэгдсэн 4 нэгтчихсэн. Тэгээд хоёр тэмсийг үзүүлж яваа байхгүй юу. Тэгээд 5-ыг үзчихээд 4-ийг үзсэн чинь миний бодоо ингээд тэмс шүү дээ. Миний бүр сонирхолтой болдгоо. Тэн дотор нэг баахан тоос хөргөө шавар зураал наагаал хүүхдэд янз бүр болж байна гэдэг. Аюу том хүний юм заалан дотор. Тэгээд ерөөсөө би орно гэл. Хурж ирэл ээжигээ зовоос. Ерөөсөө амт төсөл энэ шиг орно гэл. Тэгээд аав маань тэгсэлдээ энэ барилга барин гэдэг чинь энэ барилгачин байхаас гадна ихлээр өөрчлөлт ажил хийдэг хүмүүс бас байдаг юм аа. Энэ хүмүүсний зурдаг. Тэгээд байшин энэ ямар байшин болох вэ гэдгийг төсөөлж гаргадаг хүмүүс байдаг юм аа. Тэгээд би өөрөө зураг туртай байсан болохоор тэгвэл бид өдрийг чинь тэгээд шийдчихсэн. Тэгээд сүүлийн 10 жилдээ шууд конкурс өгöd орч чадаагүй. Дараа жил нь дахиж өгсөн орч чадаагүй. Дараа жил өгсөн чинь өрөөсөө шалгалт авахгүй. Тэгээд байж итлээр нь эрхрүү одоо нэг архитектурын сургуульд ба эрхүүгийн дэд сургуулийн архитектурын техникум тавьж давна. Тэгээд мэндээр одоо манай эрхлэлгээний газар хэлж байгаа мэцах гэдэг хаад шалтан тэнцэд орж исэн. Та төгснөөс шинэ мэргэжлээр тасралтгүй ажиллаж байна уу? Ер нь бол тийм төгсөх курс дээр бид нэх одоо барилга архитектурын корпорац гэж байсан хайсан богоо дээр бид дадлага хийгээд тэгээ баг хайсан богоо манай төслөөс 3 хүүхэд авсан мэт. Тэгээ тэрнийх нэг юм би. Тэгээ хайсан богоо дээр яг анх судлаач судалгааны тусгай ажилтан гэдгээр орж явж байгаа. Тэгээ дараа нь барилга архитектурын газар гэдэг хуучин лагсрын газар дараа байсан. Тэр газартаа ажилласан. Гэхдээ хот байгуулалтын асуудал харагдсан мэргэжлээр орж ирсэн. Та одоо яг ямар ажил, ямар компанид байгууллагад ажиллаж байна? Одоо New Urbanism гэдэг компаниг 8 онд төгсгөн байгуулсан. Тэр ажиллаа. Тэр компани хайлыг л төсөлд явж байна. За манай ярилцлага маань ерөнхийдөө хотын хөгжил гэсэн нэртэй. Тэгээд хотод тулгамж байгаа асуудлуудыг мэргэжлийн хүмүүсийн зүгээс хэрхэн одоо тий шийдвэрлэхээр зорж байгаа болон ямар үзэл бодолтой байдаг талаар одоо нийтэд түгээх сонирхолтой тийм ярилцлага байгаа. Тийм учраас тэр төрлийн асуултууд асууя. Та одоо ингээ хотод чөлөө цагаа гэр бүлийнхэнтэйгээ хаана өнгөрөөх одоо дуртай байдаг вэ? Хотод ер нь яг гэр бүлийнхэнтэйгээ чөлөө цагаа өнгөрөөх газар ер нь таны бодлоор байна уу? За хаана гэх юм бол ерөөсөө бараг кино үздэг дээ. Кино театрал явчихна да. Тэгвэл одоо яг цаг багтаа ч юм уу одоо хүүхдээ авч цаг мөхөр баах одоо 2 хүүхдээс бараг уушлах хэрэгтэй. Угаасаа мэдчихэж байгаа. Тэгээд юу санд орчлаа, цаг багтаа гэсэн юу санд орчлаа. Архитектор болж байхад надад шинэ хоёр гэдэг нэг архитектор тийм одоо Москвад төгссөн архитектор хамгийн анх нэг автокадэр нэвтрүүлж оруулж ирсэн гэдэг манай шинэ хоёр хаад шүү дээ. Шинэ хоёр хаа надад хэлжсэн байхгүй юу? Эмэгтэй хүн архитектор болоход маш их хүнд. Тэгээ бараг энийг дааж гарч байгаа хүн цөөхөн байд юм уу? Тэгчнээ олон төгсөвч. Тэгээ тэрийг ингээд даагаад гараад явсан цөөхөн байд шүү туяа гэдэг надад хэлжсэн байхгүй юу? Тэр санаанд ор тий. Тэгэхээр их цаг зардаг. Ар гэрдээ баг цаг зардаг ийм л ажил байсан юм байна гэж би сүүлд нь ойлгож байгаа байхгүй юу? Ер нь бол тэрний нэг жишээ. Тэгээ цаг олдох юм бол би өсөөр хүүхдэд аваад кино л үздэг. Кино театрал явдаг та. Та Улаанбаатар хотыг ер нь ямар байгаасаа гэж одоо мөрөөддөг вэ?
товчхон та өөрийнхөө мөрөөдлийг бидэнд сонирхолтой. Сайн цэвэр агаартай. Тэгээ гудамжаар нэг настай хүмүүс хүүхдүүд толбилцсан. Тийм газар хасаж идсэн шүү дээ. Бид нар баг байхад эмээнэр явдаг гэсэн байна. Тэгээ сүний битам барьсан таягтай тий. Тэгэл айж явах нь тэгэл найхс гээл ингээд эмээнэр хүүхдүүдэд дагуулаад юм гудамж байсан байна. Одоо тэр байхгүй. Машин төлөхсөн. Хүүхдүүд хэцүү. Цөөхөн харагдчих. Баг явж ивэл сонио. За тэгээд айгу хүнд байдалд айгу олоолаа бөгнөршил явуулнахээс ганц хоёр явж байгаа бол баг айц хөрүүлмээр харж байгаа. Энэ одоо хинт явж байгаа болоо гэж хаж яваад найх биш тийм одоо. Тэгээ настай хүн явж ивэл шин бүр үнэхээр л хэрэг гарчтай энэ хүн тэгэл тийм л юм боддог. Тэгэхээр тийм л тайван байгаас гэж боддог шүү дээ. Явган зам ятагсан. Хүн л одоо гэсэн. Ер нь ингээд та хотоогол хотголтын чиглэлээр ажиллаж байхад одоо хууль эрх зүйн тулгамдж байгаа ямар асуудлууд байна? Тэгээ хот байгуулалтын одоо тухай хуулийн өөрчлөлт одоо яг явагдаж байгаа үе таны оруулах санал юу вэ? Тэр талаараа та ярьж өгч. Тэр хууль хэсэгт нь орж ажиллаж байгаа л да. Яг бол. Гэхдээ энд зарчмын хэд хэдэн асуудлууд дээр оруулах гэсэн санаагаа би оруулж чадаагүй. Гэхдээ энэ бол яг бол цоошин хууль биш, энэ бол зөвхөн шинжил тодорхой явагдаж байгаа гэдгээр яригдаж байгаа. Тэгээд хот байгуулалтын хууль гэж байгаа учраас хот одоо ингээд бусад орны одоо судалгаа хийж байгаа шүү дээ. Тэгэхээр байгуулалт гэдэг ихээсээ илүү төлөвлөлтийн хууль гэж аягүй холон газар явж байгаа. Urban development гэхээсээ илүү planning law гэж их явдаг. Тэгэхээр төлөвлөлтийн системээс эхлээд төлөвлөхөөс эхлээл одоо нөгөө энэ чинь аягүй олон шатны төлөвлөгөө. Зөвхөн бидний зураг зураад ерөнхийдөө юм уу үндсэн концепц гаргаад явж байгаа энэ төлөвлөгөө биш. Эний цаана дахиад маш олон шатны төлөвлөгөөнүүд явж байгаа. Тэгэхээр энэ төлөвлөлтийн системд маш олон талын хүмүүс орж иж байгаа учраас энийг ойлголцох юм аягүй чухал байдаг юм байна л да. Аягүй олон талаас хамтарч ойлголцох хэрэгтэй. Тэгэхээр тэр төлөвлөлтийн механизм хаана хэм бэ нэ гэдэг юм аягүй том эрх үүргийн хувьд нь салгаж гаргадаг тийм хууль байд юм байна. Байгууллага процесс гэдэг хос хэсэг энэ орон нутаг дээр нь явж байгаа тийм процедурын асуудлууд их тодорхой байхгүй. Өөрөөр хэлбэл нөгөө дундын дүрмэн гэдэг нь талаас илүү ороод ирдэг. Одоо өөрөө хот суурин газрууд дотор. Тэгэхээр манай хууль болохоор хот гэдэг нэртэй учраас хот хаана байгуулагдсан бэ? Тэнд нь илүү энэ үйлчлэгээр байвал яасан бэ гэсэн нэг анхны миний бодол байдیں۔ Салгачуул дээр байна нэг. Ягаад гэвэл бид нар нутагчлалын маш том одоо нөгөө Монгол улсын нөөцийг хэрхэн ашиглах гэдэг юм бэ гэдэг том асуудал нь энэ хууль дотор ороод ирэхээр зэрэг тэр том асуудал, дэйтийн том толгой асуудал орж ирж байна. Дундын одоо энэ төлөвлөлтийн асуудал орж ирж байна. Тэгэнгүүтээ тэрийг яаж хэрэгжүүлэх гэдэг юм бэ гэдэг асуудал нь орж ирж. Ингээд бүхэл бүтэн нэг жижиг одоо хууль дотор ингээд маш олон том гурван том сектор ороод ирж байгаа юм шиг харагддаг байхгүй. Тэгэхээр зэрэг энэ чинь бүгд холилдно. Тэгээ нөгөө нэг жижиг том хуулинд чинь хаанаас нэг юм гэдэг асуудал нь орж ирэх гэдэг юм шиг. Тэгэнгүүтээ салбарын бусад хуулиудаа яаж үйлдэх гэдэг юм бэ гэдэг юм гаргаж ирэхэд энэ хуулиараа жижигдэд байна. Нэгдүгээр нь нэрийн хууль жижигдэж байна гэж харж байгаа байхгүй. Хуамын нутагч суурьлын нэмшгийн төсөл гэж нэртэй байдаг. Энийг би юу төсөөлөд өгдөг вэ гэхээр зэрэг одоо манай хайг ингээд хууль ингээд ярихаар зэрэг газрынхан дээр маргаантай газар ингээд өгөөд байна төлөв байхгүй газар өгөөд ингээд ярьдаг хүмүүс. Гэтэ би энийг бол газрыг төлөвлөхөөс өмнө газрыг өгчөөд байна гэдэгтэй биш. Ерөөсөө газар гэдэг юм бол төлөлтөнд зориулсан газар биш байхгүй юу? Газар гэдэг бол бид нар экосистемийн хамгаалалт амжирах гэж байгаа орон зай байхгүй юу? Тэгэхээр хот суурьны газар хийлээ зар гэдэг юм гаргааг байгаа цагт энийг чадахгүй. Захид сарханы яв сулгааг байгаа цагт энийг хийж чадахгүй. Дээр нь Хуамын нутагч суурьлын төлөвлөгөө гэдэг маань өөрөө нөгөө Монгол улсад байгаа бүх нөөцийн асуудлыг л яаж хуваарлах вэ гэдэг асуудал том асуудал явагдаж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг бүх салбарын яамдууд орсон ийм том асуудал байхгүй тэр чинь өөрөө. Тэгэхээр бид нар барилга хотоодын яамны юм дээр орж ирэх гэдэг нэг асуудал. Тэрийг яриад би дийлээ чадаагүй. Гэхдээ хөгжлийн бодлого төлтийн тухай хууль гэж гараад үндэсний хөгжлийн газар гэдээ гараад ирсэн байна. Хэдийх болохоор эдийн засгийн талаас бодлого талаас яа. Тэр мөнгө яриад тийм ээ. Эдийн засгийн яаж босох вэ гэдэг юм байна. Гэтэл энд чинь мөнгө үл хамааран Монгол улсын газар нутгийн экосистем асуудлыг ярих асуудал хамгийн түрүүнд номер 1 байгаа байхгүй. 3.3 сая хүнтэй Монгол улс энэ том талбайтай газар нутгийг бүгдийг одоо захираад зарцуулаад идээд дуусах уу? Энэ асуудлыг бид ярих хэрэгтэй байхгүй. Тэгчээд цаашдаа өрөөдөндөө улдах нөгөө экосистемтэй газар орон нутаг чинь үлдэх юм уу? Өндөр ганцхан хилийн зурвасаар одоо хин нөтрүүлэхгүй байх уу гэдэг хамгаалтын асуудлыг ярих юм уу? Нэг ud ашиглалтаа зөв байлгаад энэ экосистемийг өрөөдөндөө удаан настаар ашиглах юм уу гэдэг асуудал байдаг байхгүй. Тэгэхээр энэ Японы нөгөө нэг одоо JICA-гийн зөвлөхөд байсан л да. Тэдэртэй бид нар судалгаа хийж уулзахад нэг тийм асуудал нь тухайн хуулийг хэрэгжүүлдэг институт нь маш ойлгомжтой байх хэрэгтэй. Яг нэг хуулийг авах юм бол нэг институтын эрх бүхий одоо байгууллагад тэрийг аваад явах хэрэгтэй болж байгаа байхгүй.
Тэгэхээр зэрэг тэрийг бид нар яаж хийх вэ гэдэг асуудал нь яригдах болохоор зэрэг нэг юм яригдаж байгаа байхгүй юу? Хот байгуулалтын хуулийг барилгах юм авч яаж байгаа юм бол нутаг суурьшийн төлөвлөгөөний асуудлыг Монгол улсын үндэсний хуулийн асуудлыг хаана яригдах юм бэ гэхэд бүх салбар засгийн газар дээр яригдаж байгаа байхгүй юу? Тэгвэл тэнд яригдаж байгаа юм бид нар одоо энэ дотор орж ирэхгүй гэж яриад бараагүй л дээ. Надад бол тэр салгачмаа санагдаа. Яагаад гэвэл тэр нь өөрөө ямар асуудлыг тавих вэ гэхээр засгийн газрын түвшинд тэрийг тавьчих юм бол засгийн газрын яамны сайдуудын дангаар тоглоом байх болох боломжтой гэж ойлгож байгаа байхгүй. Өнөөдөр ярьлаа ш надад цэвэр бохор ус нь манай яам дээр. Эрчим хүчилгааны эрчим хүчний яам дээр. Газар нь одоо манай дээр юм. Гэтэл яг газрын байгаль орчны экосистем асуудал байгаль орчны яам дээр. Аялал жуулчлалын секторыг яаж хөгжүүлэх гэдэг асуудал эдийн засгийн холбоотой боловч бас газар хөдлөх асуудал холбоотой. Гэтэл тэр нь байгаль орчны яам дээр яваад. Ингээд салаад ингээд яваад өгсөн. Хоорондоо нийж ажлыг ин кабинетэр нь байхгүй болсон байгаа байхгүй. Хуучин ч хаваа нөө сайдрын зөвлөгээд ингээд бид нар бүс нутгийн төслийг оруулж хахад ярьж хахад тэнд айгүй олон талаас ингээд яаж ярилцдаг юм бэ гэдэг би нэг ганц удаа тэр хуралдаа сууж ойлгож байсан. Одоо тэр яаж явж байгаа юм салбартаа даалгахаар одоо хоорондын юм тэр хэвтэй тийм холбоос ерөөсөй байхгүй байгаа учраас бидний хууль ерөөсөй нэг чиг юм байх гэдэг айгүй хүндрэлтэй болох. Яг тэр өөрөө өөрсдийнхөө хуулийг хөгжүүл ингээд барай авсан сайд нар одоо манай энэ төлөлтийн хуулийн дотор орж чадах болов гэдэг нь айгүй санал төрүүлж байгаа юм. Тэрийг оруулах гад нэг чадаагүй. Нөгөөд нэг юм болохоор зэрэг нэмж оруулах тэрийн зөрүүлээд юу нэмж оруулж ирсэн юм гэхэд нутаг дэвсгэрийн тухай төлөлт гэж оруулж ирсэн л дээ. Санааг нь систем бид нар хийх хэрэгтэй болчиход байгаа таталцааны систем. Тэгэхээр зэрэг эхлээд экосистем хамгаалаа гэдэг байгаль орчны яам дэрэг юм уу манай газрын одоо салбарууд гаргаж ирээд Монгол улсын аль хэсгийг юусэн ингээд давхлаад авч үлдэх хэрэгтэй юм бэ. Бид нар цэдгээ хүртэл авч үлдэх хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу? Цэдэг рүү дараад байгаа байхгүй одоо бид цэдэг гэдэг чинь өөрөө 100 жилийн нөлөөтэй тийм том тутас болж байгаа байхгүй одоо манай. Одоо би нөгөө Америкт нэг 2 жил сураад ирэхтэй хот төлтийн чиглэлээр сураад ирж байгаа байхгүй. Тэгэхэд би энд уншаагүй юм а тэнд уншсан байхгүй. Би тэнд Монголын тухай уншсан байхгүй. Тэгээд ердөө нэг тэр үед чинь нөгөө чон сүлгээд гараад ирсэн ердөө 5 санжийн өндөртэй манай нөгөө систем чиг имзэг систем байгаа байхгүй өөрөө. Тэгээд нэг чон нэг ургамлын систем амьдралыг ярьж байгаатай адилхан хүний хүчин зүйл одоо Монголын газар нутгийн бэлчээр орж ирэх юм бол бид нар өөрсдөө олчих гэдэг байхгүй холбомсгүй нөхцөл байдлыг өхөнд болгочих гэдэг байхгүй. Тэгэхээр тэр хөрсний тэр чигийг бариад цөлжлийг нэвтрүүлэх байгаа юм чинь цэвдэг болоод байгаа учраас тэр цэвдэг гэдэг юм чинь ийм хүчтэй юм гэдэг эндээс ойлгосон байна. Тэгээд тэр налахын ерхийлэл хийж хатал цэвдэг гэдгийг одоо ойлгож эхлээд тэгээд цаашаа явахдаа энэ чинь ерөөсөө том экосистем асуудал явагдаад тийм байна. Тэр бэлчээр яагаад манайх бэлчээрээр яваад байгаа юм ч тийм очтой юм байна гэдэг нь бүр ойлгомжтой байгаа байхгүй хастралыг явдаггүй. Тэгэхээр хэрвээ тийм байгаа бол бид нар ерөөсөө газар нутгийн экосистемийг хадгалахын төлөө юу хийж чадах юм? Аль хэмжээний газар нутгийг бид нар одоо эдийн засгийн нэгтгэжүүлээд ингээ хөгжөөд ингээ явж чадах юм бэ? Хаа хүртэл бид нар нэгтгэж чадах юм бэ гэдэг юм а бид нар бүх том нутгаар гаргачаад тэгээд тэрэн дээрээ бид нар харин эсрэг зөрүүлээд одоо нэг үндэсний хөгжлийн газар нь одоо нутаг социалын төлөвөөрөө одоо нэг хүмүүсээ яа тархан байрлуулахын дээрээс нь энэ газар орон нутгийн бүгд дэд бүтцэрийн том одоо яаж харах юм бэ гэсэн том нэг магистрат шугамд тэр бүс нутгийн хэмжээнд нь шийдэж өгöd хот суурийн дэд бүтц болох өөртөл байхгүй тусдаа тэр том грид дотроос чинь тасч авч байгаа хэсэг л байгаа байхгүй дэд бүтцийн хувьд нь салгаж өгөх газар орон нутгийн хувьд нь салгаж өгөх тэгээд хаана ойлголцох хэрэгтэй байгаа байхгүй тэгээ политик хэмжээнд харахгүй гэсэн үг. Бид газар нутгийн хэмжээндээс өөрийнхөө газар нутгийн хэмжээндээс харчихгүй гэсэн үг байгаа байхгүй. Тэгээ тэр их тэгш одоо нэг зарчмаа ялгаж авах хэрэгтэй болчихсон. Тэгээ газар нутг дээр яваад ирэх юм бол харин нутагтын төслийн газар нутаг төслийн хөгжлийг яаж хөгжүүлэх хэрэгтэй юм бэ гэдэг тэнцвэртэй болгох үед одоо ганц суулуурхай хөгөөл бид төмөр зам тавина гэж яриад байгаа байхгүй. Үгүй шүү дээ хүндээ өөрчлөх хэрэгтэй байгаа байхгүй. Тэр чинь өөрөөр хэлбэл бид нар зөвхөн ердийн хэрэглээнийхээ бараа таврыг зөөхийн тулд маш их хэмжээний зардал гаргаад байгаа гэдгийг л бид нар ойлгох хэрэгтэй. Тэгээ хүмүүстэй үйлчилж тэдрээс илүү бүтээмж гаргаж ирчээд уул харгаа салах хэрэгтэй юм байна шүү дээ. Тэрийг бид нар хийхгүй өнөөдөр манай төмөр зам бид урхагаа дагаад урдуурна гэж тариад гүйцэн байна. Тэгээ бид нар өөрөө зарчмаа нэгдэд гаргаж ирээд тэр асуудлыг гаргаж ирэх юм бол хэсэг газар дээр бид нар ямар төлөвөө хийж болох вэ? Тэрийг яаж хөгжүүлж болох вэ? Тэрний максимум одоо өөр ашиг гэдэг газраас яаж гаргаж чадах юм? Хаана илүү онцлог байх юм гэдгийг одоо үүсний хөгжлийн газар гаргаж иж болох юм. За тэгээ бүс нутгийн хож. Бүс нутгийг өнөөдөр хуультай олцсон юм одоо хөрлөж чадах. Тэр тийм ялгаануудыг бид нөх хот байгуулалтын тухай хууль шингээх юм бол багтахгүй тийм салгачаа гэдэг дэрийг чадаагүй тийм. Гэтэ нутаг дэвсгэрийн хөгжлийн эрхлэлийг бол хийж болох юм байна гэж ер нь бодсон. Тэрийгээр орсон байгаа. Нутаг дэвсгэрийн хөгжлийн эрхлэлгэн дээр орохдоо үндэсний хөгжлийн ярьж байгаа тэр эдийн засгийн гэдэг хэсэг нь нэг компонент нь орж ирж ирээд тэгээ нутагчдын сүлийн төлөвийг хийчихнэ. Тэгээд дараа нь харин тэрэн дээрээс ус эдийн засгийн төлөвлөгөөнд дор үндэсний хөгжлийн газрын барьж авах бодлого бол толгой олж авах нь зөв юм аа гэдгээр л гарч ирсэн гэдэг. Тийм санаа орсон байна. Хэрэгтэй саналууд
За бас нэг асуулт байна л да. Одоо хот байгуулалт болон одоо барилгын тий норм ба дүрмүүд, журмууд одоо өнөөдрийн шаардлагыг хангаж байна уу тий? Тэрнээс гадна зарим хүмүүс бол одоо энэ одоо байгаа нормуудад нэг жижиг засвар хийгээд өөрчилж гаргах тий асуудлыг ярьдаг. Зарим нь болохоор бүр эрс шинжилэл хийх хэрэгтэй. Нэг хэсэг евро нормд орно гэж явсан. Эсвэл одоо ингээ бүр одоо тий Оросын нормыг бүгднгийн шууд даган мөрдөж гэдэг юм уу? Та энэ тал дээр одоо ямар байр суурьтай байдаг вэ? Бид нар ер нь нормдоо шинжилэл хийх цаг болсон уу? Хийвэл хэрэмжээний ямар шинжилэл хийх вэ? За би нэг яваад олж харсан юм гэдэг тийм нэг тийч зорилго нь ерөөс юм олж харъя л гэж явсан болохоос олж харсан юм уу хэлэх гээд юм да. Тингийн зарчмын том ялгаа байд юм байна гэж. Тэнд болохоор зэрэг одоо яг судалгаа шинжилгээ хийх гэж байгаа бүх хүмүүс Европоос хүртэл тийш очино. Ягаад гэвэл лаборатори сартай гэдэг. За тэрнийх нь юу нь болохоор зэрэг альва инженер өөрийнх нь тооцоогоо баталж гаргаад бүх штатуудад одоо танилцуулаад тэгээд тэр статууд нь тэр зөв гэж хүлээж авах юм бол ингээд нэвтрүүлэг явдаг тийм зүйл. Өөрөөр хэлбэл өөрийнх нь тооцоог өөрөө л хамгаал. Ямар нэгэн нормд татахгүй юм л да. Тэр утгаараа ярих юм бол чинь айгүй том одоо норм гэдэг маань өөрөө бид нар төр өөрөө айгүй том эрсдэл хүлээгээд байгаа. Тийм байна тий. Хувь хүний тооцооллын эрсдэл хүлээж штэ. Тэгэхээр манай тийм институт байхгүй. Судалгаа шинжилгээ батлаад гараад ирэх юм байхгүй учраас бид нар Орос руу явах хэрэгтэй болчихдог гэж би ойлгож байгаа. Зүтгэж байгаа юм. Нийгэмд баригдах. Нөгөө талдаа болохоор зэрэг бид нар одоо нөгөө бидэнд одоо яг арталтаа бол одоо нөгөө мэрэгжлийн хувьд тийм зөрчил шийдэл гаргаад өөрийгөө хамгаалаад ингээд дуушаа гаргаад ирэх тийм ихгүй байхгүй. Бидийг хязгаарлаач байгаа байхгүй. Тэгээ энэ хоёрын хооронд яавал болох юм бэ гэдэг л асуулт болчиход байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг хийцэн инженер бол тийм төлөлтийн бөгөөд одоо юу гэдэг архитектурын за тэгээ хот төлөлтийн асуудлууд орон зайн асуудал бол ерөөсөө л хүний габарит асуудал байхгүй. Тийм болохоор зэрэг нөгөө экономитрч өөр асуудал ингээд бид шийдэд өгч байгаа байхгүй. Яг нөгөө нэг инженерийн тооцооллын бат бихийн гэдэг юмнууд дэр бол жинхэнэ нөгөө инженерүүд чинь шийдэж өгч байгаа байхгүй нөгөө чинь. Тэгээд баталж гаргаж ирээд тэгээд нөгөө одоо бидний нөгөө яаж гэдэг юм энэ өнгөлөлт яасан юм болоо гэд бодоод байгаа юм дэр чинь л явж байгаа байхгүй. Тэгэхээр тэр бол тэр талыг бид нар болохоос дандаа нормд өргөлчихөж байгаа байхгүй. Тэр нормд бид нар хинт өрүүлж ирэхээс Оросын нөгөө нэг төлөлт одоо хариуцж байгаа тэрний институтын тэдний судалгааны юм дээр л бид нар үнэлж байгаа болохоос зэрэг одоо салгач марч бисаад байгаа юм да. Үнэхээр нөө батлаад байгаа институт нь байхгүй судалгаа шинжилгээний нэг лабораториуд бүр хүчрхжүүлээд хүнээ гаргаад ирсэн. Тэр болт бид нар энийг аваад явъя. Маань нутагт үнэхээр болж гэнэ үү гэдэг ядар сууршуулах тийм судалгааны байна байхгүй. Төр тэр мөнгө зарахгүй хамчаад манайхны одоо энийг шийдэхээс одоо ингэж явахаас өөр аргагүй болгочиход байна л да. Зөв төлөлтийн нормыг бол харин зөв жинхэнэ орон зайд нь захируулаад бид нар зөндөө юм үзчихлээ шүү дээ. Хэр нэгтгэл болох гэдэг тий. Нэгтрэл их хэсгэрээ зэрэг нэг юм ямар нөлөө үзүүлээд байгаа бидэнд байна. Тэрийгээ судлаад гарч ирдэг тэр сектор гаргаад ирчихвэл энэ ингээл яваал юм гэж боддог. Биднэрт бол яг тэрийг судлаад нэгтгээ судалгааны дүнгээ гаргадаг, дата цуглуулдаг яг тэр бааз нь биднэрт байхгүй болохоор бид нар ч одоо ингээл өрсдийн л тий сорилт туршилт хийгээд ингээд болоод ингээд тэрнээ чи шатаад ингээд мөнгө зараад ингээд явдаг тийм засаг маа байхгүй болчиход байна л да. Тэр засаг тийшээ мөнгө хийдэл ирээдүйд аягүйх хөрөнгө хийх гэдэг байгаа байхгүй. Одоо манай гарч иж байгаа үе чи амар гарч ирж байна шүү дээ. Би бол одоо бүгдийг харж байгаа бүгдийг хараад зарчмын хувьд, совсцийн хувьд тэгээд мөн чанарын хувьд их зөв хүмүүс гарч ирэх гэж байгаа юм байна гэж боддог шүү дээ. Одоо жоо бүгдийг харахад зэрэг улаан гэвэл улаан. Та надаа ягаан гэж хэлээгүй шүү дээ гэлөөдөөс асаад шүү дээ. Улаан л гэж хэлсэн шүү дээ. Тэр чи аягүй шудраг байхгүй. Тийм үе зориулахын тулд одоо өнөөдрөөс эхлээд ишиг хүн хийх ёстой л гэж боддог. Ер нь бол мэдээж бүх зүйл одоо ингээд судалгаан дээр үндэслэж хийгдэж байгаа тийм. Гэтэл манайд яг энэ судалгаа маань ямар үе шаттай яаж авч байна одоо та бол хот байгуулалтын салбарын институт одоо судалгаа хөгжүүлэлтийн одоо ямар байгууллага байх хэрэгтэй гэж үзэж байна тийм. Бүтээц чиг үүрэг тийм үйл ажиллагааны талаарх төсөөлөл одоо биднэрт болцгоо тийм судалгаа бид нар яг хийж чадж байна уу тийм. Та дөрөв ярьлаа шүү дээ. Энэ дахиад одоо нөгөө дахиад хацуулж байгаа юм. Одоо энэ чинь нөгөө хасан хүмүүлийг ажлын нөгөө гавьяал багтаал гэж боддоо шүү дээ. Янз бүрийн юм дээр болоод очоод бол сонсоод харах л зорилготой байсан учраас. Үнэхээр дата байхгүй. Дата байхгүй учраас одоо яг нөгөө судалгаа шинжилгээ хийдэг тэр дата мэдээ дата байхгүй. Хоёрдугаарт бидэрт яг нөгөө нэг яаж судалгаа одоо нөгөө датагаа ямар хэлбэрийн шинжилгээ хэдэн аргыг бүх салбарт нь зааж өгч чадаагүй. Ерөөс хийгээгүй. Тийм арга зүг зааж өгөөгүй гэсэн үг. Тэгэхээр
Одоо нэг тэр сургууль өстэй тийм ээ, ийм зүйчж байсан. За хот төлөвлөгчч байсан, инженерч байсан. Одоо ямар ч мэргэжил сурсан. Тэд нар яг сулгааны суур арга зүй бүгдэнд нь яг ижил өөрийнхөө салбартанд зориулж зааж өгдөг. Өөрөөр хэлбэл судлаачдын гаргасан сулгааны дүгнэлтийг ядаж унших чадвартай тийм хүмүүс гаргаж ирж байгаа юм. Нөгөө талдаа манай дата байхгүй. Өндөр статистикийн одоо нэг raw data гэдэг чинь одоо нэг задаа тоог аваад боловсруулаад гаргаад ирж байгаа юм. Бид нар арга зүй байхгүй. Байсан ч тэрийг хийхин тулд зүгээр л энгийн нөгөө одоо 5 дугаар ангийн 6 дугаар ангийн хүүхдийн нөгөө хацуултын тий. Энгийн хацуултын ховшил гардаг процент гардаг тэр аргаал хийж штэ өөр юм байхгүй. Тэгэхээр бидэрт одоо нэг систем буруутгаад ингэж яриад байдаг. Гэхдээ багш нар маань ч гэсэн ядаж энэ програм руу хийчих боломж байгаа байхгүй юу? Тэгэхээр боловсролын яамлаар ч гэсэндээ одоо их сургуулиуд руу төгсөж байгаа оюутнууд ядаж ийм суур одоо ийм төрлийн судалгаануудыг өөртөө ашиглаад дээрээс нь энийг одоо хүмүүсийн хийсэн юуг ингэж уншдаг болох хэрэгтэй болчихж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр тэр систем гарч идэг учраас өнөөдөр бид нар ийм л байдалтай л байна. Тэгээ орж авж байгаа дандаа хойдогч их өсөрс юм авч байна. Тэрэнд хойдогч их өсөртөнд зориулаад статистикийн мэтгэлэн хүртэл гэж гарч байна. Гэхдээ тайлбар ихтэй юм шиг гарч ирж байна. Гэхдээ яагаад тэр хүмүүсийн тайлбарсныг бид нар авах хэрэгтэй? Яагаад тэр цаана байгаа бүр хардвар бүр суур дата нэрсэ байдаггүй? Яагаад тэрийг хүмүүс ингэж хоорондны асуудлуудыг хооронд нь холиод гаргаад ирэх боломжийг бидэнд өгөхгүй байгаа. Өөр асуудал болж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энд статистикийн мэдээлэл авч байгаа тэр суур датаг авч байгаа тэр аргачлал нь дээрээс нь тэрнтэй холбогдуулж авч байгаа нөгөө нийгмийн бусад үзүүлэлтүүд нь одоо raw датагаар орж ирэхгүй байхгүй. Тэгэхээр зэрэг одоо юу гэдэг нэг суур нэг юу гэдэг түүхийд нь орж ирэхгүй байхгүй бид. Тэгэхээр зэрэг ашиглаж ерөөсөө болохгүй. Өөрөөр хэлбэл би тэний хитаар сурлаа гэхэд би нэг юм чи хийж ашиглаж чадахгүй байхгүй. Тэгэхээр ер нь бол яг судалгааны байгууллага бол таавал одоо яг засаг төр одоо юу явах хэрэгтэй гэж бодож байна. Засаг төр гэж хэлээд ерөөсөө хэрэггүй. Би бол ингэж бодоод байхгүй. Энэ дундаж мэрэгчлэнүүд ердөө энийг хийх хэрэгтэй байхгүй. Энийг сайжруулахын төлөө хийх хэрэгтэй гэж юу? Ер нь өөрийнхөө салбартаа л энийг гаргаж явах хэрэгтэй байхгүй. Салбартаа тэр хацуултыг өөрсдийнхээ мэрэгчлэлт нь ягаад гэвэл ганцхан одоо өвдлөө гэдэг чинь нийгмийн бүх асуудлууд чинь нөлөөлөд байна гэсэн үг шүү дээ. Эмнэлгийн салбар байна. Энэ хүүхдүүдийн гаргаж байгаа амжилт нь юу нөлөөлөд одоо юунаас болоод болохгүй юм гэдэг асуудлууд амьдрах шин чанар нөлөөлөд байгаа юм холбож болгож болно энэ дээр. Бид нар бол тэр тусмаа бүр хот үлтийн баг бүр тэр тусмаа бүх аспектыг судлах хэрэгтэй байхгүй. Тэгээд өөрсдийнхээ гаргаж байгаа шийдлээ заавал үндслэлтэй гаргах хэрэгтэй байхгүй. Үндслэл гэдэг юм бол ерөөсөө одоо нэг rational гэдэг юм чинь бүр айгүй чухал болчиход байхгүй. Өнөөдөр бид нар би бол ингэж хэлдэг нэг хүн болгон төлөвлөгч байхгүй. Хүн болгон өрх гэрийнхээ санхүүг зохицуулах гэж байна. Өнөөдөр хиндээ хувцсыг авч яваад хэний хийгээ дааж илхийг нь өнсүүлэх гэж байна. Өнөөдөр аль хүүхдээ сургуулж явуулаад алийн цаашаа дэмжиж явах гэж аль мөнгийг хаашны хийх өнөөдөр ээж ерөөсөө цэвэр төлөвлөлт тахгүй. Өнөөдөр өглөө гараад би ингэж явна. Өдөр тэгээд явна, орой тэгээд явна, хүүхдүүдэд цуглуулад тэгээд чиж орж ирнэ. Бүгд цагийн зохион байгуулалт төлөвлөлт. Яг энэтэй адилхан байхгүй. Гэтэ энийг хийхин тулд хиний тусламжийг авах уу, хинээс нь явах уу гэдэг ингээд төлөвлөгөө хийгээд шүү дээ. Тэрнтэй яг адилхан. Тэгэхээр бид нар тэр бүх нөхцлүүдийг одоо мэдэрч одоо бид нар төлөвлөгөө хийх хэрэгтэй байхгүй. Бидний нөхцөл байдалд юу нөлөөлөд байгаа юм бэ гэдгийг харилцан хамгааллыг ойлгож өгнөх тийм очныг өндөр бүрдүүлэхгүй бол голч байна л гэсэн үг тийм. Тэгээ энэ байдлаар явах юм бол бид нар гадныхантай ч ойлголцохгүй байхгүй. Бичээд байгаа хэлээд байгаа юм уншиж ойлгохгүй юм. Яг одоогийн байгаа байдлаар болохоор зэрэг бид нар нэгдүгээр тэр датаг яаж өсгөх вэ гэдэг талаар бид анхаарал тавихгүй. Нөгөө судалгаа шинжилгээ хийдэг байгууллагад дэмжихгүй гэдэгтэй адилхан нөгөө датаг бий болгох талаас ч байхгүй болчихсон. Өнөөдөр нутагшлын нэг орлого хөгжлийн төв дээр байгуулагчид нэг бүтэн жил тэр суур датаг авах гэж чадаагүй сууж шít. Тэгэхээр бидэрт дата байхгүй байна. Тэр датаг тухайн нөхцөлд нь аваад байгаа. Тийм учраас ерөнхийдөө босгох дандаа суур датаг нь одоо өөрчлөсөн нөхцөл байдлаас судалгаа хийнэ гэдэг ингээд бүтэн асуул ороод байгаа юм шиг тэрэнд мөнгө тавьдаггүй гэдэг манай ах гомдоод идэг шүү дээ. Тэр чинь хийхэд зөөн бүнэд цаг болж байна. За нэгдүгээр уус өөрөө өөртөө гаргаад ирэх тийм дата зөвлөхгүй байна гэсэн. Тэр дата нь байх юм бол хөсөн үсэг үсэд гараад явчихна. Хувийнхан ч байтугай гарна. Усынхан ч гараад явчихна. Тэгэхээр миний мэдх юм болохоор зэрэг ажлын дата байдаг байхгүй. Орон сууцны фондын дата байдаг. Тэгээд дээрэс нь нөгөө суур датагаа одоо манайх хороогоор авж байгаа боловч хамгийн сүүлийн мэдээ нь хэсгийн алхах цуглуулдаг ийм чанартай мэдээлэлтэй хүмүүс байхгүй бид нар. Одоо манай хорооны нийгмийн статистикийн мэдээлэл хаанч гарч ирэх гэсэн хэсгийн алхагчдын гаргаж ирсэн тодод дээр хороо дээр багслаад хорооныхыг нийслэлээр аваад одоо их юм бол багийнхыг болохоор зэрэг аймаг дээр нь аваад одоо сум дээр аваад тэг цаашаа ингэж итгэж байгаа байхгүй.
Гэтэл тэн дээр багийн ахлагчийн туслах гэдэг хүмүүс одоо аим сумын төвдөр бол байдаг. Энэ дээр болохоос хэсэг ахлагч нэгээд нийслэлээр бож Улаанбаатар хот байж. Гэтэл тэр хүмүүс ямар мэрэгчлээ ямар сургууль судалгаагаар авдаг хүмүүс байгаа билээ. Тоологч нар явж байгаа байхгүй юу? Тэгээд өөр одоо судалгааны гэдэг тэр хүмүүс авна гэвэл хэцүү. Тэгэхээр зэрэгөөсөө бидний дата ерөөсөө биш. Бид нар өөрсдийг мэдэхгүй байхгүй юу? Бид нар өөрсдөө яг ямар юм ямар тохиолдолд юу шийдээд идэг хүмүүс гэдэг дата байхгүй шүү дээ. Одоо тэгэхээр тэр датаг нөөсчих юм бол харин одоо нөгөө тэрийг ашигладаг хүмүүс нь илүү ихчээд ирэх байхгүй. Тийм сургалт сурцсан хүмүүс байгаад шүү дээ. Тэр чинь датад нахгүй болчихсон шүү дээ. Одоо тэгвэл Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхийлөгөөний концепцтэй ерөнхийдөө ямар судалгаагаар төлөвлөгдөж байгаа бол би одоо ямар датан дээр үзэгдсэн байгаа бол энэ бол айгүй тасалтлах юм тийм. Харин тийм би бол нийслэлийн зураг төслийн эдийн шинжилгээ зураг төслийн хүрээлэн гэж анх байгуулагдаж ирсэн. Одоо эдийн шинжилгээ гэдгийг авчаад байна. Яагаад гэвэл тэр талд нь эдгээр одоо дэмжихгүй энэ хүрээлэн гэж би ойлгож байгаа. Тийм учраас энэ нэрийг аваад зураг төслийн хүрээлэн болж хувирсан бахаа гэж бодож байгаа. Тэгэхээр адилхан зураг тийм. Одоо тэгэл тийм байдалд очиж байна гэсэн. Тэр уг нь бол институтын хувьд одоо нэг хуулинд орсон байгаа шүү дээ. Гэхдээ институтын хувьд институт гэж оруулж байгаа чиглэлэн дээр нь би одоо бас зөрчилдсөн. Яагаад гэвэл одоо том бодлогын одоо нөгөө юу аймгийн төвийн болон сумын ерөнхийлөгөөг одоо тэр институт хийнэ гэдэг. Ерөнхийлөгөө хийхтэй биш байхгүй юу? Эсвэргээрээ тэр датагийн чинь одоо болцоод зөндөө олон судалгаа шинжилгээний олон талаас нь шийдэл гаргаад ирэх. Нөхцөлийн үүсэх хэвээр тэрийг өөрөө тэр датануудад одоо хэрвээ их уусах гаргаж өгдөг бол тэрийг гаргуултал нь тэрийг хөдөлтөөд тэгээд датаа өөрөөсөө цуглуулж аваад батлаад нотлоод тэр бодлого одоо энэ гаргаад байгаа энэ бодлого шийдвэрүүд чинь үндэслэлтэйгээр гаргах хэрэгтэй юм а гэдэг юм ил ойлгож өгмөр байгаа байхгүй. Тэрийг гаргах чадал байхгүй учраас өнөөдөр өстөд нэг тэр одоо кабинет сууж байгаа тэр нөхдүүдийн амьдралын туршлага гарсан юм багчаад байна шүү дээ. Тэгэхээр бид нар одоо юу гэдэг нэг Google дээр нэг Google ажлын залуудыг хийсэн шүү дээ. Улс төсвийн хуралд бидний дундчаас хүмүүс гарч байгаа юм. Тэгээ яг практик экспириенс нь бидэнтэй адилхан хүмүүс баг биднээсээ долоон дараа байгаа хүмүүс очиж харсан зэрэг одоо ямар бодлого гарах вэ? Тийм. Тэгэхээр зэрэг эн чинь цаанаа тийм батай. Тийм. Яг өнөөдөр одоо таны хувьд одоо хот байгуулалтын салбарын мэргэжилтнүүдийн боловсрол одоо хэр төвшөнд байна? Залуу үедээ та одоо юуг илүү анхаарч ажилласаа гэж захих вэ? Залуучуудын хандлага тий хөгжүүлэлт ямар вэ гэж та харж байна? 2-3 ч юм байна. За их сургуулийн асуудлыг ярих юм бол нэг өөр тий. За хүүхдүүдийн хандлага бол харин айгүй тийм итгэцсэн байх л гэж би болоод идэв шүү дээ айгүй тийм юутай байх гэдэг. Гэхдээ энд бас нөгөө манай салбар чи яалтгүй цаашаа антрополог руу ордог байхгүй юу? Тэгээ манай сургууль ихчлэн хаанаас ямар хүүхдүүд ямар бэкграундтай хүүхдүүд орж иж ингээд дээр хүний төлөвшлөлтөөр бат давхар бодох хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр манай нөгөө сургуулийн юу болохоор зэрэг одоо тэнд одоо дахиад үтгэнхээр тэнд болохоор дандаа нөгөө багийн ажиллагааны нэр болохдоо одоо нөгөө багш нарын өгж байгаа аргачлал нь ерөөсөө хүүхдүүдийг залаад байгаа байхгүй. Тэгээ тэр нөгөө нэг хэвийн суулгаад байгаа байхгүй ерөөсөө. Мэдтгүйгээр залж байгаа байхгүй. Тэгээ тэр нь хөшөөрөхтэй дүнгээр нь тэгээд одоо нэг сайн одоо өөрийгөө илэрхийлдэг хүүхдүүд нь төрүүлж гараад ах биш. Бүгдийн жигд оруулаад. Тэгээд баг дотроо шүүгээд хамгийн бууг нь бас салгаад одоо хийж болно бас. Багаас салгаж болно. Бүр тийм дүрмүүд ингэ оруулаад ингэ багш нар чи ингэ харсан зэрэг яалтахгүй тэр 2 жилийн дотор зүгээр сэтгүүлч нэг бол цэцэрлэгийн багш байсан хүн төлөвлөгч хараад болоод явчихж байгаа байхгүй. Одоо миний сурсан сургууль болохоор зэрэг бакалавр биш, доктор бэлддэг, зөвхөн мастер бэлдэж байгаа байхгүй. Тэгээ зүгээр сэтгүүлч орж ирээл төлөвлөгч болоод яг тэр өнөөдрийн асуудлыг өнөөдөртэй холбоол тэгээ төлөвлөлтийн асуудал яриад явах тийм хүн гараа явчихж байгаа байхгүй. Би өнөөдөр эдгээр харж байгаа байхгүй. Хичнээн одоо нэг өөр салбарын хүн тас өөр хөндлөнгийн юм бодож орж ирсэн хүн өөрийг нь яг тэр өнөөдрийн яг өнөөдөр одоо сэтгүүл дээр нэвтрүүлэг дээр судлаач нарын хооронд маргаж байгаа асуудлуудыг яагаад вэ гэдгийг гаргаад явуулчихж байгаа байхгүй тэр хүмүүсийг. Тэгэхээр тэр өөрөө шал өөр процесс байхгүй. Тэгэхээр манайх сургалтынхаа үеиндээ тэр хүний ерөөсөө ингээд хүн талаас нь мэрэгжлийн зарчимтай болохоос нь талаас нь дээрээс үзэл бодлын талаас нь ингээд бэхжүүлэх юмыг нь заавал хийлж яж хтай биш хийж явах явцад нь сургаад гарах тийм арга зүг гаргаж ирэх хэрэгтэй байна л гэж. Түүнээс тэр хүн сайн зураад ямар аргаар сайн зурсан бүү мэд тий тэр хүний хүн гэдэг талаас хайчаад байгаа юм шиг харагдаад байна. Тэгэхээр зэрэг бид нар мэрэгжлийн хувьд төвшөлтөд тэр дээр асуудал гаргаж ирсэн юм болоод байж байгаа. Одоо харин нөгөө хэл устай ч юм уу 3 дахь нөөцөөс ингээд мэдээлэл авдаг хүмүүс илүү олон гараад ирсэн учраас
харин ч аягүй тийм динамик болоод гэж бодоод байна. Тэрэн дээр нь бид нар төрүүлж хоцролгүй яг урталтан дээр хөлөдөг залаа заах тийм болцоотой байхгүй бол бид өөрсдөө бэкап хийх. Энд чи амар урталт явж байгаа байхгүй тийм. Залуучдыг та ер нь юунд зорж ажилласаа одоо залуу мэрэгчлэнүүдийг тийм залуу архитекторуудыг хот төлөвлөгч нарыг юунд зорж ажилласаа одоо ямар аргуулаар ажилласаа гэж захих байна. Хот төлтийн чиглэлийн юм уу архитектурын асуудал гэх юм. За архитектор гэх юм бол одоо нөгөө өөр талаас сэтгэхүн ингээ одоо норон зан шал өөр мэдрэмж. Тэгтээ би ингэж бодоод байдаг штэ. Аяны бариул яавал өвтэйхэн байдаг вэ гэдэг бүр ингэж жижиглж бодож исэн хүн өшөө олон юмыг бүр ингэ жиргэж ингэж харж чаддсан юм одоо гэж бодоод идэх байхгүй. Тийм болохоор ихчлэн нөгөө нэг архитектур дизайн төлөвлөлт рүү явчихдаг юм байна. Нөгөө нэг юмыг ингэ салгаж их ойлгодог. Хамаарлаг явах хардсан болов та гэж бодож байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг архитектурууд одоо төлөвлөлт рүү явах нь ойлгомжтой. Гэтэ бус салбарын төлөвлөлт рүү орох хооронд зэрэг гаргаж ирэхгүй бол бид ганцаардах байхгүй. Бид ганцхан чиглэлийг сурдаг болохоор зэрэг нийгэм бус аспектыг одоо ойлгож чадахгүй. Тэгэхээр бус салбарын бид төлөвлөлт рүү оруулж ирэх хэрэгтэй. Тийм ч учраас өнөөдөр бид нар төлөвлөгч гэдгийг ойлгох хэрэгтэй болж байгаа байхгүй. Өнөөдөр яг бус салбарын инженерүүд бол яг төлөвлөлтийн хүмүүс байхгүй болсон байна. Ингээ хуучин том нэг институтын чиглэлээр том бүснэтийн мужийн төлөвлөлтөн дээр ажиллажсэн тэр инженерүүд бол нэг одоо томор ингээ дүр зураг хараад ингээ шийдэд байна. Гэтэл яг өнөөдөр civil engineer гэдэг нэр томьёон дээр орж ирэх хүн маань байхгүй. Өөрөөр хэлбэл бүх юм нэгтгэхэд ерөнхийд нь ингээ ойлгоод ингээ чиглэл гараад ирчих хүн байхгүй байхгүй өнөөдөр. Дулааны цахилгааны уусны томор ингээ гараад ирэх ерөнхийд нь чиглэл гараад ирэх хүн байхгүй болчихсон. Тэгэхээр тийм хүмүүс төлөвлөгч юм аа тэр оруулж ирнэ. Өнөөдөр имлэг яагаад хэрэгтэй байгаа юм бэ гэдгийг гаргаад ирэх төлөвлөлтийн хүн байхгүй. Эрүүл мэндийн яамдар ингээ яваад очиод уцаар бидний хэдэн жилийн очиулцах. Ерөөс энэ талаар асуулт бидэнтэй ярьж орж ирсэн тохиолдол байхгүй. Гэдэг юм гайхаад ингээ зогсож байгаа байхгүй. Гэтэл бид нар яаж юм төлөвлөж байгаа юм бэ гэдэг асуудал амар сонир байгаа байхгүй. Босрлын асуудал бас байна. Өнөөдөр яг орон зай хичээ яриад газрын чинь ингээд яах юм бэ? Тэгээд дээрээс нь ингээ асуулын яриад орох зэрэг наадах чинь тэгээд хүлээж авах юм уу гэдэг ингээд асуугаад байгаа юм асууад байхгүй. Тэгээд төлөвлөгч нар байхгүй салбар салбарын. Тэгэхээр төлөвлөгч гэдэг хүн өөрөө шал өөр асуудал гэдэг. Тэгээд тэрийг одоохондоо бол ерөөдөө дийлэх бусад улсын планерч гэсэндээ ихвчлэн архитектур бэкграундтай байж байгаа. Аяндаа ингээд шивт хийдэг нэг тийм асуудал. Зөв яг тийм учраас одоо миний хэлэх гэдэг юм болохоор зэрэг жижиглж ингэж юм бодож байгаагийн хувьд яг өнөөдөр энэ улаан өнгө болчлоо. Энэ улааныг яаж яагаан болгох вэ гэдэг талаас нь битгий бодоосоо. Энэ яагаад улаан өнгө болов гэдэг талаас нь бодоосоо гэж боддог байхгүй. Өөрөөр яг асуудлынх нь мөн ч нэг хаана байгаа даа. Юунаас болоод энэ асуудал үүссэн юм бэ гэдэг талаар нэг анхаарахгүй болохоор өнөөдөр энэ төвжирлээ ерөөсөө хултан нэвтрүүлгийг л одоо манай засаг дарга ярьж байгаа шиг агаарын зам ярьж штеп. Өнөөдөр ярьж байгаа нэг гүр яриад штеп. Гэтэл энэ яг юунаас болоод байгаа юм бэ гэдэг асуудал. Гэтэл яг юунаас болоод байгаа асуудал болохоор зэрэг би боломж боддог байхгүй. Манай нөгөө нэг төвжил гэдэг юм ерөөсөө өөрөө айгүй тийм өртөг өндөртэй байхгүй. Тэгэхээр мөнгө гэдэг юм хааш чалга болохгүй нэг төгрөг ерөөсөө хэний карман хэд хэрэглээд хаашаа хийшээ дамжид явчихвал гэдэг асуудал ярих гэдэг шүү дээ. Тэгэхээр зэрэг бид нар энэ их одоо дамжлагыг бүр өргөө цацаад байгаа байхгүй тэр мөнгө. Тэгэхээр зэрэг энэ төвжил гэдэг чинь тийм өртөгтэй. Өөрөөр хэлбэл нэг хүн одоо ажиллаа хийх гээд цагийн хаан 4 цагийг тэнд авч ивэл 8 цагийн төлбөр төлж байгаа хүн 4 цаг ерөөсөө өргөө болгосон байхгүй. Тэр ядар тэргээр нэмчих юм бол шүү. Тэгээд зарж байгаа бензин нь оруулаад цагийг нь аваад тэр хүний бүтэмжийг бодоод ирэх юм бол энэ бол бүр цаглашгүй мөнгө зарж байгаа байхгүй бид нар. Тэгэхээр тэр мөнгийг бид нар өнөөдөр юунаас болж байгаа юм бэ гэдээ бодоод үзэх юм бол ердөө л бидний амьдралын хэв маяг маш их өөрчлөгдсөнтэй холбоотой. Тэр нь тэгээд нийтийн тээвэр нь бүтэмжийг болох гэдэг асуудал байгаа байхгүй. Тэгээд зам харгуу хангалттай байна уу гэдэг. Нийтийн тээвэр явдаг зочдод замгэр хороолоор очиж гинэ үү? Өнөөдөр ярмын хороолыг тавиад үзэлтэй. Том хороолын газар болгоцсон. Тэрийн замын сүлжээнд тавиад үү? Тавиадаагүй. Газар болгочихсон. Одоо тэр сүлжээ яг ч юм бүү мэд. Маш том газар нутгийг зөвхөн ганцхан нөхцөл хөдөлгөөний одоо зам дээр л явж байгаа өөр том замын сүлжээ гарааг байгаа дөртөл. Тэрийг гаргалгүй газар өгч. Дааны тийм асуудал. Тэгэнгүүт одоо гэр хороолроо бид нар явдаг зам дээр нийтийн тээвэр өнөөдөр явлаа гэхэд буудлаасаа баг километр алхаж гэртээ очиж байна. Өнөөдөр гудамжинд ингээд шууд очиж байгаа боловч тэр гудамжаас зэгзагч ясаар баг километр гараа явж байгаа байхгүй. Гэтэл өнөөдөр хүүхдүүд сургууль ерөөсөө тамагт сургуультай л очихын тулд ээж нь өргөж өхийн тулд дүүгийн тэрээд одоо явлаа гэж бодъё л доо. Километр 500 газар өө дургууг ингээд ахлах уу? Тэрэн тохиомдоор машин аваад ойрхон өргөдөгчсөн дэр болгож байгаа. Яалт авахгүй машин тавиалах тийм нөхцөлийг бид нар өвдүүлчихэд байгаа байхгүй. Тэгээд тэр нөхцөлийг бодохын оронд өнөөдөр зөв төлөвлөлийг ашиглахын тулд ингээд байгаа байхгүй. Тэр мөнгөө тэр хойшоогоо тэр нийтийн тээвэр хүрэх замын тэр уул харгуурыг тавиад өгөлдөө гэдэг л бодол болоод байгаа надаа. Тэгэнгүүтээ нөгөө сургуулиуд нь таваад бүдөрөнүүдийг бүцийг ойролцоо байж байгаа учраас нэг чигийн хөдөлгөөнд амар гардаг байсан. Нэг чигийн хөдөлгөөн гарлаа бид нар гэж одоо юу гэдэг юм
2010 оны үед бид нар хоорондоо ярилцсан Батбол дараагчсаа одоо нэг муудаа гэдэг мүүдийгээ те. Тэр үед ерөөсөө системийнх юм байна. Батбол дарга энэ гудам төслийг баг тэр үдээс гаргасан шүү. Ер нь бол ерөөсөө торлоо. Нийслэг. Нийтийн тээврийг хүргэж өгье гэдэг асуудал явагдсан байхгүй. Гэхдээ тэр торлоо гэдэг асуудал нь явуулгүй уулзрууд яваад өрцөн. Гэхдээ би тэр уулзруудыг гаргасанд нь баяртай байдаг байхгүй. Тийм шүү дээ. Энэ уулзруудыг нэвтрэх чадрыг сайжруулах байсан бол өнөөдөр бол пик нь юу болох хэрэгтэй байсан бол тийм. Дараагийн тэр нэг сэтгээ тавихгүй бол асуудал болоод байна. Ерөөсөө хүмүүсийг амьдрах орчинд нь ойртуулж өгөх байгаа байхгүй. Бид нар тэр амьдрах орчинд хүрэх замд нь одоо нэг нийтийн тээвэр биш. Таксиг болгож явах хэрэгтэй байгаа байхгүй. Тэр нь ямар төрлийн нийтийн тээвэр байвал Улаанбаатарт илүү тохиромжтой гэж бодож байна. Манайх жижиг от ч төгөн. Тэгээ дээрээс нь шугам. Бас рапид бол бүр яг шугам юугаар яваад чадна. А гэхдээ одоо нэг Кёжизэм Ньютаун гэж би ч одоо хэдэн оны юм бэ тэр Японы нэг жижиг хороол гарч ирсэн байхгүй юу. Тэгээ тэр яг үнцэн том нийтийн тээвэрлэгөө хүрсэн тэр хороолоос жижиг бас яадаг байхгүй. Мандат систем хэрэгтэй байхгүй. Жижиг бас терминалуудыг байцгаа бидэн заавалчгүй тийм том өндөр өртөд зардалтай хэрэггүй байхгүй. Өнөөдөр тэтгэл автобусны буудлын цэгээс хэдэн таксигч автобусны буудлын 7 буудлын эцтэй зогсоод цаашаа гэртэн хүрэх гэж такси хүлэхээр явуулж байна. Тэр хүмүүс байгаагүй бол юм айгүй үнэлэх хэцүү болно шүү. За бас нэг сонирхолтой асуулт бол одоо жишээлбэл бусад салбарууд одоо химэл оюун ухаан тий технологийн дэвшлэрүүд рүү шилжиж орж байна. Таны хувьд одоо BIM тий хим AI буюу химэл оюуны талаар ойлголт одоо барилгын салбарт шинэ технологиудыг нэвтрүүлэх хэрэглэх цаг нь болсон гэж та үзэж байна уу? Болсон шүү дээ. Ганцхан тэр нэг BIM мига одоо яг би одоо тийш манай нэг одоо хүртэл манай шоп руу орж ирэхгүй л шүү дээ. Тэрийг авч хэрэгжүүлдэггүй. Тэр чинь яваад очих юм бол энэ уг нь үндэс нь аахгүй юу? Би бол хийж хараад байдیں۔ Тэрийг явж явах хоорондоо хянаад явах болцоотой. Тэрийг харин манай одоо байгаад байгаа нэг нормынхаа юмрыг залууд руу яалт оруулах дээр айцтай. Одоо айцгийнхэнд ажил хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэрийг өөрлөгөө нормоор хуургаж авах хэрэгтэй. Тэрийг өөрсдөө бид нар тэрийг хийдэг болох хэрэгтэй. Тэрийг чинь хазаа нормоор хэн ч чадахгүй шүү дээ манай экспертүүд чинь. Тэгэхээр тэрийг одоо нэг ямар ч шинэ юм хийсэн шууд пакет хийжээж авахгүй байхгүй. Тэгээ тэрийг нутагшуулахын тулд тэр хэрэгэлдэг болохын тулд одоо нэг Facebook дээр SMS нэг бичээн урах гад бичээний цаас урах гад 1 2 3 гэдэг дараалын хүртэл нэг Японы тэрнтэй адилхан байхгүй. Бид нар ерөөсөө 1 2 3 гээд шатлалын зааж өгөхгүй юм бол тэрийг хэрэглэгч байхгүй болсон гэсэн үг байхгүй. Тэгэхээр ихнээ бид нар ингэ хийжээ байсан ч гэсэн тэрийг хэрэглэх суурийг бэлдэж өгөхгүй болохгүй. Тэгээд тэр шоп травм гэдээ ярихад бол биднэрт нэг зурцлын ажлын үе шатны зөрөөтэй ойлголтууд биднэрт бас яг тэр систем рүү ороход одоо саад болж байгаа гэж бид нар бас үзэж байгаа. Та тэр талаар юу гэж бодож байна? Манай нэг юм хандлагын асуудал гараад идэм үү гэж бодож би одоо зүгээр үү. Надад бол ийм асуудал байгаа гэдэг юм. Манай ханы удаа сурж өгöd болоо гэж байдаг байхгүй. Тэрийг буцаан дахиж згсуулна. Одоо тэр нь төгшөө гэдэг байхгүй. Тэг төгшөө гэсэн байхгүй. Эсэргээрээ улам төгөлдөржүүлж байгаа байхгүй. Хүмүүс нэг комплайн хийх юм бол тэр нь баг хямран баг ингээд надад бол дахин хийгээд явж явах хэвээр сайжруул хийгээд явах хэвээр компани орчих юм бол дахиад саад явж явах. Харин тэр нь талбай тагваа гэдэг явал бүр сайн л үз. Бүр төгс төлөө одоо юу гэдэг эцсийн цэгийн бүр ингээд бүр гой дугуй болтол нь бид нар хизээж бодохгүй байхгүй. Ойлгомжтой шүү дээ. Талбай дээр ямар төгсөл байдал үүсч болно. Да ялангуяа манайх шиг ийм одоо нэг цэгцэрчээг байгаа цаг тий. Бетоны зургийн маркас өсвөлээл. Марк өөрчлөлтөл ихэд тэнд өөрчлөлт орж ирэх хэвчтэй байхгүй юу? Тэр ч ихтэй зүтгүүлж байгаа биш. Арматурыг өндөр бид нар ямар байх хэвчтэй байлээ. Гэтэл тэнцээ нөхцөөсөө тэрвэрлтээс болоод бөөн тоостойг өгöd байгаа дэр тэрийг яах вэ? Тэр чинь нөгөө тооцооны инженертэй шүү дээ. Тэгэхээр энийг яг одоо ингэж баш нурлаа гэхэд би бол хариуцлага хин дээр ирэх юм гэдэггүй шүү дээ. Нөгөө инженер нормоор зурцсан байгаа. Гэтэл нөгөө барилга өсөлт дээр нөгөөтг нь угсалтаараа хийсэн зургаараа хийсэн байна. Гэтэл цаана барилгын материал ханаар орж иж байгаа юм байна уу? Талбай дээр материал хүлээж байгаа нөхцөл байдал нь ямар байна? Талбай өнөөдөр барилгын нөгөө норм бид материалуудыг чинь яг нөгөө тооцооны инженерийн нөгөө угаагдсан хайр тий ямар ч үгүй арматур энэ хоёр хоорондоо барьцлахад сайн гэж ярьдаг үстэй. Тэр өслийн хагасны үйлдвэрлэл явуулж болж байна. Мэдхгүй энэ хариулт үйл явдал. За бидний дараагийн тэргээр бодоод үзэх юм бол хин бид нар зүгээр яг тэр төгс төгөлдрийг бий болохын тулд яаж хийж болох вэ гэдэг системээр бүрдүүлж шат бүртгэн төгшөлөгөл орно. За олон улсад бол ер нь одоо доктортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлээд эхэлсэн энэ чиглэлээр одоо барилгын салбартаа ч гэсэн их ажлууд хийгдэж байгаа. Монгол улс одоо доктортой хөгжлийн үзэл баримтлал
30 гэж батлаад явж байгаа. Мөн өсчихсэн хөгжлийн үзэл баримтлал батлагдсан. За энэ болохоор ингээд яхаа хөгжлийн ерөнхийлөгөө босруулахад чиглэл өгсөн баримт бичиг гэж үзэж байгаа. Таны бодлоор бол одоо хот байгуулах үйл ажиллагааг ер нь ямар дараалалаар тэгээ аль үеүүдэд ямар асуудлыг шийдсэн байдлаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Хот байгуулалт төрөний хэлдэг нөгөө нэг нутагчлалын саяын асуудал бүс нутгийн тэр бидний үндсэн чиг. Яаж тахгүй тэр бодлоготой байгаа. Дээрээс нь харин хөгжлийн бодлого төлөвийн тухай хууль ороод ирсэн айгүй хэрэгтэй болж эхэлж байгаа байхгүй. Яагаад гэвэл ерөнхийлөгөөтэй байж орнуудыг яг энэ өөрийнхөө тэр хөгжлийнхээ алсын чиглэл рүү хандсан хөрөнгө оруулалтыг татаж авах тийм уяасан хийж өгч байгаа байхгүй. Тэр айгүй чухал. Зүгээр ерөнхий төлөвлөгөө гэдэг нь маань өөрөө яг юу вэ гэдгийг нэгдүгээрт бас харилцан хоорондын зарчмын хувьд хоёр юмдаа салгамаар хагдаад байдаг. Ерөнхий төлөвлөгөө гэдэг бол тухайн орон нутгийн ард иргэдийн хүсэж мөрөөдөж байгаа амьдрах орчин баггүй. Тэрэндээ хүрэхин төлөө алсын залгаал тавьж байгаа. Гэтэл тэрийг бид нар газар орон зайтай одоо яг таг уучаад байдаг байхгүй. Тэгэл ерөнхийдөө үндсэн одоо хөгжлийн концепт эдийн засгийн нөхцөл байдал тухайн орон нутгийн одоо аж ахуй эрхэлж байгаа хүмүүсийн дээрээс нь хичнээн хэмжээний орлого олж байгаа тийм орон нутаг өөрөө яаж үүсэж болмоор ингээд нөөцийн асуудлыг яриад тэгээ алсын залгаа тавих хэрэгтэй байтал тэрийг газар дээр нь бариад тэгээ тэрийгэд шинжлээд ингээд явж байгаа хооронд дахиад газар зохион болон төлөвлөгөө өөрчлөлтөд ингээд яваад байдаг нэг юм байна. Уг нь бол газар гэдэг юм бол тогтмолохгүй юм. Тэгээд одоо миний бодох юм болохоор ингээд хотын дүрэн байх хэрэгтэй гэдэг нь дундын дүрэн дээр л ажиллаж явах хэрэгтэй талбар байхгүй. Яаж эдийн засаг хөгжөөд яаж бид нар баяцсан газрыг бид нар эзэндээ сангаа давах шиг одоо хаашлаж чадах зүг өчлөх нэмээд авахгүй шүү дээ. Тэр бол ойлгомжтой. Тэгэхээр зэрэг энийг би яагаад хэлж байна гэхээр зэрэг нөгөө Улаанбаатарын ерөнхийлөгөөний 30 оны өрөөнд 47-ны чорлолын 3-ны чорол дээр байжсэн байхгүй. Тэгээд тэнд нэг ийм асуудал гарч ирсэн. Одоо би ерөнхийлөгөөний газрын дагуу нэлээд одоо маргалцсан ч гэдэг юм уу одоо зарчмын хувьд зөрчилтэй байсан байхгүй тэрийг. Тэрний юу гэхээр зэрэг Улаанбаатар хотын ерөнхийлөгөөн дээр газрыг нийтэд нь ингэж ашиглана гэдээ яг хэлийн бүст нь үнэхээр Улаанбаатарын анхны хэлийн гаргаж өгөөд за тэгээд нутаг төсрийг яаж ашиглах вэ? Нэгтгэл нь ямар байж бид нар одоо сая 700 мянган хүнд яг үйлчлэх юм бэ гэсэн юм зон маргацсан байгаа байхгүй. Тэгт тэрнийхээ суур датаг 2010 оныхоор авч байгаа. Одоо жишээ Баян шөнийн чорол гэхэд тэр үед 10 онд 96 мянган хүн байсан байна л да. Ерөнхийлөгөөнд болохоор 78-75 мянган хүн болгоно гэдэг оруулсан байдаг. За тэгээ би даалгаврыг өгöd орсон чинь судалгаагаа хийгээд ингээд тэр чинь бөөгөн юм болж байгаа шүү дээ. Яг тэр нүний чороолын засаг захааны нэгжийн юугаар хуваагдаагүй. Хороо хуваагдчихж байгаа, хэсэг нь хуваагдчихж байгаа. Дата ч олдохгүй болчихж байгаа байхгүй. Тэгээ зэрэг тэр чинь бүр хэсгийн ахлагчдаар дээр бүр ингээд нийт судалгаа хийж идэх чинь бүгд бүр барах хашаа болгоно айлыг тоох авч байгаа аль тоол гаргаж байгаа байхгүй би. Чи нэгэн цаг зарж байгаа шүү дээ. Тэгэхэд дандаа 118 мянган хүн гарч байгаа байхгүй. 118 мянган төдөлж. Тэгээ тэр хүний намаа буцаад 78 болох гинэ. Тэгээ би зөрчиж эхэлж байгаа байхгүй. Тэнд амьдарч байгаа 118 мянган хүн өөрийн өсөлтөөр өснө өө. Даалгавар Улаанбаатар хотын хийж байгаа хөрөнгө оруулалт дандаа хотын хил дотор хийдэг дэд үйдэг байгуулна, дахин төлөлтөд хороолууд гээд маш том мастер болон баталсан байж байгаа. Тэгээ ингээд дотроо явж байгаа энэ төлөвлөгөөнүүд дээр дандаа хүн татаад байж дандаа гаднаас л хүн ирээд энэ нэвтрүүлэх орон сайсны фондыг бий болгож байна. Тийм дагалдах нөхцлүүдийг одоо юу гэдэг юм бэ? Дэд үйдэд төлрөөд байгаа бусад газруудад барилгачихгүй гэдэг шийдвэр гаргаагүй. Тэгээд хүмүүс өсөх болцоотой байгаад байдаг. Хаанч тэр одоо динамикийг татаад гаргаж чадхаар тийм төсөл байж хахад би тэр хоосыг хэсэг баян хошигны чороолыг 78 мянган хүнтэй төлөж чадахгүй. Яагаад гэвэл танах дэд төв байна гэдэг ингээд заагаад ирсэн. Хотын шин төний төвийг тэнд байгуулна гэдэг одоо нөгөө тоосхон зав байна. Боломжгүй байна юм, боломжгүй байна гэдэг аахгүй. Тэгээ чи дагуул хаяа одоо энэ төдий төвдөр хүмүүсээ тааж байгуулна гэж хэлэхгүй байдаг. Чадахгүй би гэдэг чинь. Яагаад гэвэл тэд нар хизээ дэд бүтцтэй болоод тэгээд хизээ баригчих юм бол ийм орчинд би энийг чинь чадахгүй. Үдирсэлтээр би бодноо. Боломжгүй. Тэгвэл ерөнхийдөө хоёр юм байгаа байхгүй юу? Нэг нь аягүй статик, тэр нь газар. Нөгөөх нь динамик, хүн ам, эдийн засаг. Тэгээ боломжууд. Тэгэхээр зэрэг бид нар энэ дээдлийн хамгийн динамик юм дээр хөгжлийн нүг одоо алсын хараач гарч ирж байгаа байхгүй юу? Тэрийг бид нар яг ингэж хөдөлгөөнгүй байгаа юм дээр уучаад байгаа байхгүй. Хүнээр ууж болохгүй гэж яриад байгаа байхгүй юу? Тэр одоо газар зохион байгуулалтын хувьд одоогоор бид нар хоёр давхар хэлсэн бол хүн үнэхээр нэгтраад ирэх юм бол зооны нөөцлөд 3 давхар болгоод нэгтрлийг нэмээд авах болцоод уяа хатан байхгүй юу? Газар нутгийн зориулт нь л байж байгаа бол тэрийг тэндээ бариа. Газар ашиглалтыг бол ингээд өөрчлөл. Яагаад гэвэл нөгөө 78 болгоод ирэхээс газар чинь баатаад нэг гад бараг 5 хүн болоод ингээд одож байгаа байхгүй. Яагаад энэ чинь суурьшил байх хэрэгтэй гэж хэлэх гээд тэгвэл хөдөөжихөн зорилт тавьчихдаг бол чирээгээ. Нэг гад 5 хүн гэж бол нэг айл гэсэн үг байхгүй. Нэг гад ногоон байгууламж биш. Одоо нөгөө гэр хороол биш эсэргээрээ ногоо тарих зорилт өргөж болох байхгүй тэр газар.
Тэгвэл тийш шилжүүлээд газрын ашиглыг зөвхөн өөрчлөлт. Хэрвээ тийм байгууллага тэрийг бид хэдэн хүн авчирч чадна энэ одоо 35 мянган газар дээр яг үндэ бол. Тэгвэл тэр газраа тэгвэл тогтмол байлгаад эдийн засгийн юугаар аль хэсгийг хөгжүүлэх юм бэ гээд зарчим нь өөрчлөлт болчиход байгаа байхгүй. Яг гэвэл төлөлтийн норм гэдэг юм өөрөө нөгөө юу болчиход байгаа юм л. Бидний мөрөөдлийн амьдрах орчны стандарт. Тэрэнд хүрэхийн тулд бидэнд бүрхстан яг хин тоомшгүй их мөнгө хэрэгтэй болчих واخ тэр нормор. Тэр мөнгө байхгүй цаг тэр төлөлтийн нормоор хийцэн байгаа юм бид хөгжүүлж чадахгүй байхгүй. Хөгжүүлж чадахгүй шүү 20 жилийн дотор тэр их мөнгө бид хаас гаргаж ирэх юм чадахгүй юм чинь. Тэгэхээр одоо бидэрт одоо нэг дэд төвийг байгуулна гэдэг ингээд project based төслүүдийг гаргаж ирж штэ одоо хөрөнгө оруулалт хийж эхэлж байна. Энэ чиглэл рүүгээ явахгүй бол бүх газрыг ийм нормтой байна гэж гаргачаад тэгээ хийгээд ахын хэцүү юм байна. Эсвэргээрээ ерөнхийдөлгөө гэдэг юм бол үндсэн чиглэлийн гаргаж өгөөд гаргадаг газар зохион байгуулалтыг одоо яаж сайжруулж нэгтүүлээд явах юм бэ? Хаана хүмүүсийн сонирхол үүсчихэд байгаа юм бэ? Хаана эрэлт нь үүсчихэд байгаа юм бэ? Ажлын байрыг хаана хувь компаниуд хөрөнгө оруулалтыг идэвхжүүлээд байгаа юм бэ? Тэгвэл тэнд тэгээд ингэ төсөөлөд явдаг. Ийм юм динамик байдлаар шийдэж чадахгүй юм бол энэ өгөнд болох байхгүй. Тэгэхээр зэрэг нөгөө би одоо бүр яг дистрат ийм бичиг байна гэдэгт хэрэгсээ итгэдэг байхгүй. Яг гэвэл 300 м квадрат газартай байсан ч гэсэн тэр хүн төслөө хийхин тулд өөрчлөлт хийцүү шүү дээ. Юу хийвэл болмоор юм бэ гэж бодож эхлэх байхгүй. Өөрчлөлт надад ойлцоо тийм төрөх хэрэгтэй юм байна. Дахиад бодно. Тэгэнгүүтээ ийм байвал яасан, ийм байвал яасан. Зах зээл ямар вэ ингээд судлаа шүү дээ хүн чинь. Тэгэхээр зэрэг энэ бүх процедур ингээд бүх процессыг төлөлтийн шатад бүгд орж идэв. Жижигхэн талбар дээр байсан ч орж ирнэ. Том дээр байсан ч адилхан орж ирнэ. Тэгэхээр бодлогын асуудал ярихдаггүй одоо жишээ нь яг ийм чиглэлийн хөгжүүлэх. Одоо ер нь бол одоо таныхаар тийм natural байдлаар төлөвлөлт шинжийг хаслах гэдэг. Би газраараа бид нар барих хэрэгтэй гэдэг байгаа байхгүй юу? Одоо ярьж байгаа нь. Одоо код 4 байхгүй юу? Шведэд одоо ингэж байгаа байхгүй юу? Газрын код ингээ бүгдээр байж тийм ээ. Тэгээд тэрэн дээр одоо юуг нь зааж гэж юм хэрэг зэрэг манайх одоо нөгөө бүгдийг улс хөрөнгө оруулалт хийх гэдэг юм шиг контролдох гэдэг байгаа байхгүй юу? Бид нар баахан хэлбэрүүд газарт өгсөн байгаа шүү дээ. Эзэмшлэр нь ашиглалтаар нь өмчлөлтэй нь энэ шиг угаах хэрэгтэй. Тэгэхээр зэрэг энд одоо би юу хэлэх гээд энэ хэрэг зэрэг улс хаа хүртэл хөрөнгө оруулалт хийх юм бэ гэдэг нь ойлгомжтой байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр улсын хийж байгаа хөрөнгө оруулалтаар хийж байгаа контрол шал өөр контрол байх хэрэгтэй. Хувийн хөрөнгө хизээ яаж хийх нь ерөөсөй ойлгомжгүй байгаа байхгүй юу? Тийм учраас нөгөө нэг социализмын үеийн төлөвлөлт одоо зах зээл төлөлт хоёрын хооронд ийм том ялгаа гараад байна л гэж байна. Тэгэхээр зөв бид нар тэр динамик гэж төлөвлөд байгаа тэр арга зүйд нь суралцахгүй бол өнөөдөр бид нар социализмын үеийн тэр нэг юун дотор хэлээд шүү дээ хайрцаг дотор барьчаад байгаа гэдэг нормоор тэр хоёрын хооронд аягүй том асуудал гарчаад байна л гэдэг. Энэ хоёрын ялгааг бид нар гаргаж ирэхгүй юм байна аягүй хүнд. Тэгэхээр юу хэлэх гээд энэ хэзээ маань төлөлтийн норм дотор яг орон зай төлөлт нь өөрөөр хэлбэл байшингийн суураас 3 м-т бохор 5 м-т дулаан. За тэгэнгүүтээ цахилгааны шугам, цахилгааны шугамын өнгөлийн шугамаас тэдэн метрийн зай гэдэг ингээд нэг тийм сонин. За тэгэнгүүтээ замын тэнхилгээс тэд, ирэмгээс тэд. Аягүй сонин задлалтай байхгүй. Гэтэл тэрийг чинь баруунд юу гэж хэлдэг нэ гэхээр зэрэг газар ашиглалтын үүргийн бүрслийн дүрм гэж хэлж байгаа. Ашиглалт гэдэг үг. Байшин барьчаад одоо би олон газар яриад яваал. Байшин бариад дотор нь юу байх юм бэ гэдгээр ашиглалт биш юм аа. Яг эдгээр газар аваад ирэх юм бол тэр газар яг зохицуулт юм бэ гэсэн орон зай зохицуултын л ерөөсөд тавиад өгчихөө. Өөрөө эндээ сайт бак гэдэг үг орж ирдэг. Тэ? Франт нар юу гэдэг нь сайт бак гэдэг нь хозрог өөрийн эдгээр газараасаа л хажуугаасаа хэдчний хэмжээний зайд YouTube үл үзэгдэх одоо нөгөө хайрцаг гэж хэлдэг байхгүй envelope гэж яриад. Тэр параметрыг тавиад өгөх тэр хүн хаашаа зайлахгүй тэр дотор харин бат бихийн асуудал тусдаа шүү. Тэр барьж байгаа барилгын бат бихийн асуудал тэр дотор явж байгаа ашиглалтын асуудал тусдаа. Ерөнхийдөө дотор хозоо энэ эдгээр газар дээр яг газар орон зайн хувьд ямар хэмжээтэй эдгээр газар дээр төлөлтийн одоо төлгөө хийх хөгжүүл эрхийн нөх юм бэ гэдгээс зөвсүүлээд хизээ тэр өмчийг бүтгэж авах юм бэ гэдгээс зөвсүүлээд энийг ерөнхийдөө өөрөө хийсэн юм хоёр том зөвсөлтийн бичиг баримттай байдаг байхгүй. Нэг нь хозог ерөнхийдөө хэрэгжүүлэх гэж байгаа тэр land use zone regulation, нөгөөх нь subdivision гэж ярьж байгаа. Өөрөөр хэлбэл том эдбэрийг хизээ тухайлт хийх юм бэ гэдэг. Тэгэхээр манай зарчмаараа нэг өөр юм хозог нөгөө шугам шүлжээ очисон газарт л тэр өмчлөх эрхийг өгдөг. Өөрөөр үлгөлхөнгийн өмч үсгэж эхэлнэ. Шугам шүлжээ тавигдаагүй байгаа цагт өөрөөр хэлбэл наандаж бохир цэврээс очоогүй байгаа цагт тэр явахгүй байхгүй. Тэгэхээр тийм хоёр том бичиг баримтын хүрээ дөрмийн дотоод дөрмээр хотод одоо нэг байгууллт хийдэг гээд орон тхийн захиргааны хүрээнд хэрэгжүүлнэ гэдэг тэр дотоод дөрм нь гараагүй байгаа цагт бид нар бодлогоор ийм юм хийнэ гэдэг дээрээс анхлаад татах хэрэгсээ байх болчихдог байхгүй.
Гэтэ одоо бүсчлэлийн талаар та юу гэж бодож байна? Жишээлбэл одоо энэ бүст одоо ийм төрлийн барилгач гэх юм одоо төрөл функцээр нь ярил. Тэр бүсчлэлийн функцийг төлөвлөхөөс өгсөд бид нөгөө олон талын асуудлуудыг харах хэрэгтэй байхгүй юу? Хэрвээ бид нар энд коммершл аваад ирэх юм бол ямар хөдөлгөөнийг бий болгоод юу болгоод энэ дотор ямар одоо нийгмийн нөлөөлөлт үүсэх юм бэ гэдгийг бид нар удаж харах хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу? Хөдөлгөөнүүд үүсэж эхэлнэ. Энийг дагалдаад ямар өмд одоо үүсч болох юм бэ гэдэг асуудал байна. Тэгээ дандаа микс гэж яриад байгаа. Одоо танах юм RM одоо борооны төлөвийн зоонуудын төлөвлөгөөг харах юм бол дандаа RM, SM гэх ингэ болж байгаа commercial business mixed, residential mixed гэдэг юм байна. Заримаас нь авах юм би, заримаас нь авахгүй юм би. Яг л хитрхи контролдохгүй тэр зооныг контролдохгүй. Өөрсдөндөө бүр дэндүү өндөр өртөгтэйгээр амьдэрдэг тийм хэмжээг гаргаад ирсэн байхгүй Америк бол. Тэрийг юус авч болохгүй байхгүй. Тэр чинь бидний туршлага байхгүй. Тэр Америкч инкубатор байхгүй. Тэднээс бид нар суралц хэрэгтэй. Бидэрт давуу талууд маш их байгаа байхгүй. Эрийг харин буцаад устгах гээд байгаа нэг юм байгаа байхгүй. Бид нар халин байхгүй угаасаа халин. Яг л маань төлтийн норм төхөртэй хэмжээг бүгдийг халин болгочтой байхгүй. Тэгээ хот байгууллагын тухай хуулийн дээр би халин бүсийг аваач гэж хэлж байгаа. Өмнө нь хозрыг бүсчлэл дээр холимог бүс гэж байхгүй байсан учраас бүгдийг холимог гэдээр ойлгож байсан байхгүй. Орон сууцны бүс гэх юм бол дагалдаа түүнд байгаа бүх юм ойрхон байх хэрэгтэй гэдэг төлтийн бидний үндсэн зарчим байдаг байхгүй. Одоо бид нар холимог бүс гэдээ оруулаад ирэх юм бол тэгвэл зөвхөн орон сууцны хаврал гэдгийг ойлгох гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг үгээр тэгэхээр зэрэг аваа хийчих зүгээр мэнэ гэсэн тийм санал өгсөн. Ер нь бол бидэнд хамгийн давуу тал нь бидний хүсэж хийж чадахгүй байгаа юм чинь тэнд одоо мөрөөдөд яваад байгаа хүмүүс байж тээ тэр. Америк бол одоо манай хотыг хараад ингэж нэгтүүлэхээ бид чадах гэдэг ерөөсө хүмүүсийн одоо сэтгэл зүйд оруулах гэж чадахгүй байна гэдэг юм яриад байгаа. Бидний хамгийн бага хэвлэлтэй амьдардаг юм хэв шинжийг оруулах гэж чадахгүй байна гэдэг ингээд нь шүү дээ. Гэтэл бидэрт байгаад байгаа байхгүй. Хүмүүс өнөөдөр 5 давхар орон сууцнд орохдоо ерөөсө ямар ч асуудалгүй орно. Яг л нийтээр амьдарч сурцсан байхгүй. Тэнд нийтээр амьдруулах гэдэг бүр ингэ ядараад ирсэн чинь. Тэгэхээр зэрэг бид нар байгаад давуу талуудаа энэ зоонд оруулаад ингэ явахгүй. Гэхдээ дэндүү өндөр байж болохгүй гэдгийг бид ойлгох. Тэр нь буцаад бидний мөнгөтэй холбоотой болчихж байгаа. Нөгөө байшингийн чи ашиглалт үйлчлэгийг хийхэд бол нөгөө сөөгчийн орлоготой хүмүүс чинь байшингаа ингээд хэдэн зуун жилээр нь байлгаж чадахгүй болчихвол тэр байшин нураах хэрэгтэй болчихлоо. Тэр түүхэн байгаа шүү дээ. Ашиглалт үйлчлэгийг авч чаддаг сөөхийг өнөөдөр бэхжүүлээд нөгөө нэг 27 үүсгээд 25 жилийн дараа их цэсрэг оруулж чаддаг байлгаж чадахгүй юм бол энэ их үйл хөлбөрөнгүүд гараад ирсэн. Хэдэн жилийн дараа энэ атом асуудал гараад ирнэ гэж төсөөлдөг байхгүй. Лифтний асуудал, дээврийн асуудал, гадна талын фасадны асуудал. Үүндээ сая бид нар 2000 оноос 91 оноос 2000 оны хооронд гадна талын байшингуудын фасад яаж дороотой. Өнөөдөр л дулаалга хийх зарчмаар бодож эхэлж байна шүү бид нар. Тэгээд улсаас төсөв гаргаж зарим өсөрмөлүүдийг тэгээс л асуудал болчихж байгаа байхгүй. Тэгэхээр тэр бүрчлэг гэдэг юм чинь тийм үү зөвлөж байгаа гэсэн үг байхгүй. Цаана. Бүх хотод нөгөө нэг дундын өмч дотроо үүсгэж тэр бүх асуудлыг тийшээ хийдэг байхгүй. Тэгэхээр газар орон зайны ашиглалтаас өсвөлээд тэнд хин юу хариуцах юм бэ гэдэг хүртлэн зарим талууд нь явчихдаг. Өөрөөр хэл хот гэдэг дундын дүрмтэй байх хэрэгтэй. Өнөөдөр нийтийн орон сууц гэдэг дундын одоо бид нар шиг 3D өмчтэй хүмүүсд 24 давхрын байшингийн дээдл гарчаад одоо газаргүй мөртөө өмчтэй биш яриад байгаа хүмүүс байхгүй. Гэхдээ тэр өмчийг одоо дундаасаа ингэ тэр байшинг цөмн авч авахгүй таны өмч чинь бодлох байхгүй. 24 давхрын дээдлтэй оройд байж байгаа юм чинь. Гэтэл тэрийг буцаагаад хотын засаг одоо хотын нийтийн төсвөөс дээврийн застаг одоо хуучин социализмын байшингууд одоо яах вэ гэсэн. Түүнээс хойш гарч иж байгаа байшингийн ашиглалтыг төсөөний өндөр өөрлөн юм бол бид дундаасаа дундын нийтийн тоогоноос ашиглах гэдэг байна. Тэгэхээр бүс гэдэг юм өөрөө тийм тоглолт зөксүүлж байгаа тийм том баг. Саний ярьж байгаа бүс зон тийм үү? Тийм. Region гэхээр бас бүс үү? Бүс. Region гэхээр бүс. Манай орчил байхгүй нэг юм яа. Тэрэн дээр жишээ region гэдэг нь region зон бас энэ хэдийн засгийн бүс одоо энэ бол барилгын зөвлөлтийн бүс юм уу? Одоо магадгүй тийм хууль саналуд байна одоо чи Монголоор тэгж нэрлэе ашиглая. Одоо land use zoning гэж тусдан чиглэдэг би land use zoning гэж байдаг land use zoning гэдэг л дээр regulation араас нь ордог. Миний одоо сая ярьсан бол газар ажлын үүргийн бүсийн дүрмэлтэй. Region гэх юм бол манайх бүс район гэдэг нь байдаг. Район гэж бид нар хийж хэрэглэхгүй бүсэл гэж авчулсан. Гэхдээ тэрийгээ нөгөө нэг бүс нутгийн гэдэг арийнхын үг нэг орж ирэх юм бол өөр орж ирэх байх гэж. Дэсгэр нутгийн гэдэг үг асууж. Тагшиг багш намайг нэг мастер хамгаалсан чинь дэсгэр нутгийн гэдэг үг чи юу хэлэх вэ гэдэг. Хэлжсэн тэр нэг тавьж аягүй чухал юм билээ л дээ. Дэсгэр нутгийн нутаг дэсгэр тий газар бүс нутгаар эдгээр газар гэл аягүй олон юмд орж иж тэрнтэй бүгдэнд нь холбох байх. Тэгээд
айгүй олон сая өөр эдийн засгийн нэгтэй тэр чинь бас гарч ирэхтэй болчиход байгаа. Энийг тэр нь ингээд яг хот төлөлтийн болон одоо тэр яг баримт бичгүүдэд яг хэр наривчлалтаар тусгаж өгөх шаардлагатай гэж үздэг. Сая хуулийн үн дээр хозог нэг Францын групп үедээс бид нэг Парис институт гэсэн баха тэндээс ирсэн хуульч орж ирсэн. Тэдний хуулиас яг органикаар явдаг юм билий. Яста итгэх бах одоо л нутагшилт ярьж байгаа 15 онд эднийг бүтц одоо засаг захааны бүтцийн хийж өөрчлөв. Тэгээд одоо том бүсрэг орж ийн гэж байгаа. Парисыг тойрол бүсний яваад исэн баг. Бусд нь бол тэгэл өөрийнхөө юугаараа орон нутгийн зочмаараа төлөвлөдөг бүсүүдэд гаргаж аваад эдийн засаг хөгжүүлэх тал дээр илүү анхаарч ирсэн. Тэгээд нутаг дэвсгэр том гэж нэг дид бүцийг нэг тэр газар нутгийг хангачаад том нутаг дэвсгэрийг хөгжүүлэх шаардлагатай аваад дид бүцэд яаж оруулах гэдэг юм шийдэгдсэн. Тэгээд тэд нар эдийн засгийн юугаараа Парисыг дагуулаад нөгөө бүсүүдх нь яваад исэн баг. Тэгээд одоо тэрийгээ дахиад тэн дээр яваад хэд байсныг 13 болгочих болгоцсон гэсэн бэ. Тэгж хэлж байгаа байхгүй. Одоо тэр нь яригдчих эхэлж байгаа байхгүй. Хэднийх одоо 15 оноос 5 оноос 3-5 оны хооронд яригдаад хуваагаад одоо бүсүүдэд хуваагаад ингээд орж иж гэсэн. Тэгэхээр бид дээрээс нь бүсээ хуваачаад тэгээд дараа нь амьдрах гэдэг юм шиг байдаг байхгүй. Бид амьдраад байгаа байхгүй. Амьдрахаа чанарыг дөрөдгөө тун хоёр талаас нь явах хэрэгтэй юм шиг. За та ингээ ерөнхийд нь одоо барилга хот байгуулалтын салбарт тулгамдж байгаа чухал асуудлуудыг одоо хамгийн чухлаас нь эхлээд ирэмбэл гэвэл юунаас эхлэх вэ? Хоёр талтай л үйл явдлага явуулахгүй бол. Яамны эрх үүргийн өрөөнд хот төлөлт гэдэг нь өөрөө бүх одоо юу гэдэг юм. Одоо зөндөө ярьж байгаа шүү дээ. Хамгийн жижигхэн газар нутгийг эзэлж ийж одоо ийм хувь хэмжээгээр бодох юм бол улс төтөсрөө баг 0.3 гэж байгаа байхгүй 0.3 ч гэсэн тэр одоо бүх суурин газруудыг ингэ оруулах юм бол за тэгээд тэр дотор эдийн засгийнхаа хамгийн том юу гэхэд засаг захааны нийт биш байхгүй бид нар засаг захааны нийт биш гэж яддаг юм билээ л дээ. Гэхдээ улаан хамгийн өчтөр нэг хотуудын Азийн хотуудын форум боллоо шүү дээ. Тэрнээс бидний Филиппиний дээр хүн амын нутагшил одоо манайхаар бол human settlement-ийн development гэж аахгүй urban development гэсэн тэр газраас гэж байна. Human settlement гэхээс надад санагдахгүй. Human settlement гэхэд бид нар нутаг дэвсгэр хүмүүсээ таран байлгах асуудал яриад явдаг шүү дээ. Энэ газраас ирж байгаа хүн орон сууцны асуудал яриад явж байгаа байхгүй. Тэгээ хөтөлбөр хэрэгжүүлээд явж. Тэгээ асуух танах яг юу юм бэ? Гэсэн тэр хүн яг тэр орон сууцны асуудал яриад байгаа хэсгээс хүн байсан. Яг одоо миний ойлгосноор бол. Тэгээд тэр хүн юу гэж хэлсэн бэ гэхээр танаа хот чинь засаг захааны нийж мөн үү гэж асуухгүй юу? Танаа хотод ч ер нь засаг захааны нийж болж явдаг юм уу гэсэн чинь тэд нар хотуудаа орлогоор нь ангилт юм байна. Тэр статусыг орлогоос нь хэмжиж өгдөг. Өөрөөр хэлбэл тэр хот хэдийн хэмжээний бүтээмжтэй хот уу? Тэндээс статус аваа явдаг юм байна л да. Татаас байх газар уу? Нөгөө хүн амаараа биш. Манайш хүн амаараа явж байгаа шүү дээ. Тэнд эдийн засгаар явдаг юм байна. А тэгээд бүр ингээд маш том орлоготой ингэ гараад ирсэн хотууд угаасаа өөрөө статус нөхөс арга байхгүй өгдөг гэж. Тэр логиктэй ч байгаа. Уг нь бол. Тэр Америкт хобби энэ сасан байхгүй. Танай хот гэдэг юм хаана үүсчихэд хизээд үүсгэж идэм бэ? 800-аас доош хүн хотынхаа захиргааны дотоод одоо нийтийн одоо ахгүй шүү дээ. Одоо нөгөө үйл ажиллагааны зарлаа даадаг болтлоо чаднаа л гэвэл байгуулж болно л гэж байгаа. Бүр ийшээ. Тэгэхээс зэрэг нөгөө дотор эдийн засаг шүү дээ чи одоо юу гэсэн үг дотороо бүрдүүлээ. Тэгээд нөгөө сувг нийт ашиглахын төлбөрөө төлөөд өөрсдөө захиргааныхаа зарлаа гаргаад тэр хүмүүсээ цалинжуулаад тэгээд ашигла үйлчлэгээ явуулдаг зарлаа өөрсдөө дагаад ингэ явж чаддаг бол та болно гэж хэлж шít. Хүн дээрээ биш эдийн засаг дээр л юм байна. Тэгэхээр би хот байгуулалт барилга хот яам хоёр талтай яваас гэж бодод байгаа. Тэгэхээр хот гэдэг юм өөрөө эдийн засгийн үнхээр гаргаж ирдэг юм бол бүх салбаруудын анкер болж байгаа юм бол зөвхөн одоо нөгөө бусад ямдуудаа яаж ажиллах вэ гэсэн тэр харилцаа сайжруулаач нэгдэр дотож оруулж ирээч, талбар дээр хацаж ирээч. Тэр лидийг хийж хэлж байгаа байхгүй одоо яг яалтгүй эдийн засгийн ийм мөнгө ургуулад байгаа газрын ил одоо газар зохицуулалтыг хийж байгаа юм бол нөгөө талдаа доошоо ажиллаж байна. Гэхдээ одоо юу гэдэг нөгөө саяны нөгөө сулгааныхаа базыг байгуулахад туслаач. Эрхлэлгүй хийх зорилгоор биш. Судалгаа хийдэг, датагийн цуглуулдаг, анализ хийдэг, тэгээд шилгээ хийдэг тийм одоо олон институт байгуулах хэрэгтэй байгаа юм бол нэг өдөр гарч ирж байгаа хувийн байгууллагуудын дэмжиж өгөөч. Тэгээд бусад салбаруудад ийм дата хэрэгтэй маа гэдэг датаныхаа асуудлуудыг бас базик биелэх асуудал хийгээч гэмээс санагдав. Одоо 2002 онд би Бямжид дараа намайг юунд явуулдаг байхгүй юу? Нөгөө Urban Land Management гэдэг СИДАгийн юуны сургалтанд явуулдаг байхгүй юу? Тэнд
манай газрынхан бүгд орж сурсан байхгүй сонирхолтой. Тэгээд ерөөсөө газрын менежмент гэдэг юм сурсан. Database гэж ямар том юм байт юм бэ гэдэг юм. Манай газрынхан бас салбараараа сурсан тийм байгаа. Одоо хүртэл тэр базыг байгуулахын төлөө явахгүй нэг тийм жаахан харамслаа санагдаад байна. Тэр базыг байгуулах хэрэгтэй. Тэгэхээр тэр газрын харилцаа, өмчийн харилцаа яаж үүсч байгаа тэр базыг байгуулахын төлөө явахгүй юм бол шууд юу тэрэн дээр барьж байгаа. 24 цагийн дотор өмч хоорондоо харилцсан тэр транзакшн бичигддэг байхгүй. Тэгээд тэр газар хэдэн хугацаанд эргэлтэнд орсон бэ гэдэг дата тэнд бичигдэж байна. Өөрөөр хэлбэл тэнд татвар авч байгаа учраас тэнд бүх мэдээлэл байгаа байхгүй. Тэр мэдээлэл чи өөрөө бусад салбаруудын бүх бааз болж байна. Үндэсний тийм бааз байгаа. Тэр тийм баазтай одоо манай газар чинь барилгат бол ямны л харьяа явж байгаа шүү дээ. Тийм том салбар тэнцээ явж байгаа бол тэрэн дээр тулгуурлаад нийгмийн судлах тэр юм аа хиймэл юм шиг байна. Тэгээ хоёр талтай үйл ажиллагаа явуулаасаа гэж боддог шүү дээ. За мэржлийн одоо бас хүмүүс ч гэлтгүү одоо мэржлийн хүмүүсийн хооронд хот төлөвтийн бот байгуулалтын талаарх суурь ойлголтууд нь зөрүүтэй байдаг гэдэг. Тэгэхээр энэ талаар одоо таны бодол хэрвээ одоо тийм бол хэрхэн одоо энэ байдлаас энэ одоо суурь ойлголтын зөрүүтэй байдлаас гарах вэ тий? Харин одоо юу нөгөө бидний өмнө төлөвлөлтийн системд хэрэгжилжсэн тэр нэр томьёо тэрний цаатаар санхүү мөнгө төлөвлөлтийн бусад салбаруудын оролцооны юу нь өөр болчиход байгаа нөхцөл бидний яг яах ёстой юм бэ гэдэг юм аа одоо ойлгоцол хэрэгтэй болчиход байгаа. Тэгэхээр ядаж гаднаас авчаад тэр нэр томьёо нэг нэр томьёо ойлгомоор байгаа байхгүй. Өнөөдөр түжил хэрэгзэл түжил байгаа асуудал яриад байгаа болохоос ш эн чинь ийм юмнаас болоод тэгээд гэл ингэ яриа хийх зэрэг юусэн нөгөө амьдрал дээр мэд шалтгаануулаад яриад байдаг бид ерөөсөн. Тэгээ цаг их алдаг байхгүй жишээлбэл түжил хийсгэл бүдэр тэгээд гэдгийг ойлгочоод цаашаа яах вэ гэдэг юм ярьдаг болох жишээтэй байвал үгүй зүгээр юм санагдаад байна надад. Утаа гэж ярих хэсэл бид нэрс янз бүрийн юм яриад ингээл яваад байдаг. Гэтэл энэ цаана тийм утгуун тамаа гэдэг нийгмээр тийм ойлголцсон тийм бичиг бидэнд байхгүй. Одоо нэг сайн дурын фейсбુક тэр хүмүүстэй эн чинь тийм юм шүү тэр чинь тийм юм шүү гэл ингээл явж байгаатай адилхан л болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бид нарт бол ядчил бөөнөрөө сууж тэр нэг нэр томьёоны ойлголтоо энэний цаана юу гэдэг юм бэ? Хотын удирдлага гэдэг юм дотор бас арга хэрэгслүүд байна. Өөрөөр хэлбэл бид нар төлөвлөө тэрийг яаж хэрэгжүүлэх юм бэ гэдэг арга хэрэгслийг өнөөдөр ярихгүйгээр тэр төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажилдаа биднийг оролцуулаад өгчих чи бид рафтер орчихъя гэж яриад байгаа байхгүй. Уг нь бол хотын эдийн засаг гэдэг юм бид нар ойлгох хэрэгтэй. Хотын удирдлага гэдэг юм ойлгочмоор байна. Тэрний санхүүгийн бөгөөд хөшүүргийн ямар механизмуудыг боловсруулалт авч хэрэглэдэг юм бэ гэдгийг бид нар мэдчихмээр байна. Тэрийг уншиж судлаад бусдад хэлдэг болчмоор байна. Эний цаана тийм юм байна гэдгийг мэддэг болчмоор байна. Тэгэх юм бол бид нар яг нийт мэт болж байгаа байхгүй. Түүнээс төлгөө хийчихэд тэр хүмүүс захируулчаад тэгээд үлдчихэд байгаа байхгүй. Бид яг ард талын яг үндэ бол. Яг эний дэлгэмдүүлээд нэг юм хэлчихвэл санагдчихлаа. Хазааж магадгүй. Гэхдээ социализмын үед бид нар ингэ төлгөө ингэ даваад орохоор зөв ерөнхийдөө товчхон яриараа. Юмыг ингэ дэлгэрүүлж ярих юм бол тий. Хөшөө алга асуулаад ингэ унах чи шүү. Асуудал авч гарахгүй шүү гэдэг юм тагс ярьдаг гэсэн байхгүй юу. Тэрний юу гэхээс цаад хүмүүс сонсох гэж байгаа хүмүүс маань маш тийм мэдлэлтэй хүмүүс байсан учраас чи хэрэг өөрийнхөө дутуу мэдж байгаа юм ярих юм бол тэр хүмүүс ухаад ингээд гаргаад ирэх шүү гэсэн юм хэлжсэн байх гэж би боддог байхгүй юу. Тэгэл өнөөдөр Улаанбаатар хотын одоо манай мэрэгжлийн сондог хүчээр би шууд ярьж байна л да. Бид нар усын захиалгаар хийсэн ерөнхийдөө хэд хэдэн хавц бот болгоод байна гардаг. Сайн мишлэг гэж байгаа бишлэг. Гэхдээ тэрний төлөө бид нар маш их цаг зарсан байхгүй юу? Хувийн хөгжлийн боловсруулж байгаа ерөнхийдөө 2 3 5 4 5 цаас болоод гарчаад байна. Батлаад байна. За тэгээд тэр цаасыг батлуулахдаа одоо бидний хийсэн нөгөө олон зузаан цаасыг чинь цаашаа батлуулаад удирдлагын зөвлөгөө хурлаар гэдэг нийс дотор процесс байна шүү дээ. Харсан юмар би ярьж байгаа. Тэр хурал дотор 5 слайд бол танилцуулж байгаа байхгүй. Тэд өнөр өснө. Энэ газар тийм болно. Тэдэн төлөх хэрэгтэй. Тэдэн сургууль юуд баригдана. Гээ батлуулчих байгаа. Энд хүрэхийн төлөө яах ёстой юм бэ гэж зөндөө хийсэн байгаа шүү дээ чинь. Тэр цаашаа хүмүүс очихгүй. Өөрөөр хэлбэл сонгуулаар өөр бизнес хийгээд ямар ч юугүй явж исэн хүн өнөөдөр ороод ирсэн байгаа шүү дээ. Одоо шийдвэр гаргалтын төвшөнд ороод ирсэн хүн явж байна. Гэтэл тэр хүмүүсийг бид нар ориентейшн хийж одоо юу гэдгийг одоо энэ сургууль чинь ийм юм шүү. Одоо өөрөө ч орж иж байгаа ажил чинь ийм хүчтэй юм шүү. Та одоо ийм асуудыг шийдэлцэх гэж орж иж байгаа шүү. Энд чинь ийм соёл бий шүү гэж хэлэх ёстой байдлыг бид нар юутай 5 слайд үзүүлэл энийг хий. Тэгээд цаашаа бид нар газар орон нутгаал ерөнхийдөө эхлээд төлөвлөлөд авсан байсан дээр юм болов гэдэг үгдээс оруулж иж байгаа юм гэдэг байна.
Гэтэл тэр чинь хөргөн санхүүг нь батлах гэдэг хүмүүс энэ чинь сууж байгаа байхгүй юу? Тэгээд азар ногоон байгууламжийн ирэхэд мас төлөв Улаанбаатарын ногоон байгууламжийн мас төлөв гэдэг хийгээд цэцэрлжүүлэн мас төлөв хийгээд тэгээд тэндээс хамгийн гол нь би одоо цагчаал ялан байлаад байгаа байхгүй одоо тэгээд шат бохинд нь одоо тэр танилцуулах хэлээр мэрлүүнээр хэлсэн дээрээ гэдэг аваа явахгүй. Тэгсэн чинь одоо Батулга одоо юу иргэдийн хурлын дарга мангаж байгаа байхгүй. Та нар яагаад энэ зүгээр зураг хийгээд юм бэ? Яагаад энийг цаана хэрэгжүүлэх юм арга зам зааж өгөх юм бэ гэж ингэж хэлж байгаа байхгүй. Тэгээд тэр хүмүүс хэрэгтэй байгаа байхгүй бидний зөвлөгөө. Тэгэхээр зөв салбарын дундын төвшингийг тэр хүмүүсээ одоо юу гэдгийг шийдвэр гаргах гээд ороод ирсэн хүмүүс яагаад тэр зөвлөмж хэмжээнд ориентейшн өгдөг юм бэ гэдэг асуулт гарч иж байгаа юм. Тэгэхээр бид нар одоо мэрэгжлийн хэсэг маань шийдвэр гаргах гэж байгаа тэр хүмүүсийг бүгдийг мэддэг байх албагүй тэр хүмүүс. Гэхдээ бид нар тэр хүмүүсийг одоо сурах цаг нь болсон юм байна. Олон юм ярилгууд шууд ингээд батлаад ав гэдэг цаг өнгөрцсөн байхгүй юу? Тэнд мэрэгжлийн хүмүүсийн бүр багаас нь бэлдээд ингээд дээдлэлт нь гаргадаг байж л тээ. Слесэрс нь ахуулаад тэр хүнд явсан дэд бичгийн газар гацсан хүн чинь бүгдийг мэддэг юм байна шүү дээ. Тэгээ юм яах юм бол олон юм ярина. Ойлгомжтой тэр үе тактик юм байж. Өнөөдөр бол үгүй байхгүй. Бүр аль хахад дэлгэрүүлж явах хэрэгтэй. Орогдсон байсан ч бид нар унж осооч чадахгүй. Тэрийг тэр хүн бит хоёр ойлгох хэрэгтэй байхгүй юу? Тактик өөрчлөлт болсон байна л илүү санагдаад байна. Хотоолтын үйл явц одоо хотын хөгжил иргэдийн одоо амжиргааны түвшинтэй холбоотой байна уу? Эсвэл одоо таны хэлсэн шиг одоо энэ одоо тэ иргэдийн мэдлэг мэдээллийн түвшинтэй тэ холбоотой байна уу? Хотоолт үйл явц. Хот байгуул гэдэг чинь ер нь бол бид нар юусе амьдарч л байгаа очин байхгүй юу? Амьдралаар бидний амьдралын эрх зэгэл гарч иж байгаа орчин. Тэрэнд биеиндээ асуудал үүсгэхгүй амьдрах тэр орон зай зохицуултыг хийж өгөх гэдэг тэр газар ашиглах гэдэг юм. Тэгэхээр бид өнөөдөр 100 төгрөгтэй байжгаад нэг юм хийн. Бид өнөөдөр $100 байжгаад нэг юм хийн, $1000 байжгаад нэг юм хийн штэ хүмүүсийн мөрөөдөл ч гэсэн өөр болж эхэлнэ. Тэгэхээр амьдралын хэв маяг бид нар суралцах хэрэгтэй болж байна. Өнөөдөр бэлчээр дээр сэв хайдаггүй, өнөөдөр бэлчээр дээр хумс одоо хайдаггүй. Өнөөдөр цайны шүрийг одоо шараг яаж хайдаг вүлээ? Тэр нь цаана ямар хүчтэй юм бэ гэдгийг мэддэг учраас нүдэлжтэй амьдардаг. Өнөөдөр хот дотор өнө хогоо ярих юм бол ямар асуудал үүсэх юм бэ гэдгийг тэр амьдралын хэвийг ерөөсөө сууж өгөх байгаа учраас хот байгуулалт гэдэг юм ганцхан нөгөө барилга байшин биш. Энэ дотор явж байгаа амьдралын процесс байхгүй. Өнөөдөр имээ гадагшаа гарч чадахгүй нэг чинь тэр имээд хүнд нөхцөл байдал үүсгэж байдаг шүү дээ. Өнөөдөр хүүхд ганцаараа хүүхэд нэг гах чинь гэдэг чинь өшөө нийгэм үр аюулт орсон байх гэсэн үг шүү. Тэгэхээр хот байгуулалт гэдэг юм ганцхан барилга байгууламж биш. Тэр биш юу биш л дээ. Хот байгуулалт гэдэг бол ерөөсөө амьдрах хүчний хэвийг гаргаж иж байгаа хүн болгоны оролцоо байгаа учраас тэр амьдрах орчныг чи өөрөө яаж бүрдүүлж чинь энэ бол чиний орчин гэдэг юу вэ? Амьдралын арга хэв суралцахгүй бидний зүг гарч ирэх. Тэр яг иргэний эдийн засгийн чадвартай холбоотой юм. Энэ борлуулалт холбоотой. Тэр хүмүүс нэг ярьдаг талхаа яаж авч чад яайдаа гэж байгаа юм юу тэр хотын соёл майл тэр танаа зочлыг гэдэг нөгөө нэг танаа зочлыг илүү таанд хоны чөлөө ямар ч ядуу хүн байсан саван болно гэдэг нэг хүүхний үг гэдэг штеп. Тэр мундаг үг хэлсэн хүн шүү дээ. Тэгэхээр ямар ч орчинд амьдсан чиний амьдрах орчин гэдэг нөгөө бидний нөгөө саад нөгөө мөн чанар баг болцсон шүү дээ. Шоожрол байхгүй. Юу ч хилэндээс аваад баг болчихдог байхгүй. Тэгэхээр ер нь заавал мэдээлэлтэй байх хэрэгтэй гэж тавьчихсан тийм нөгөө тэгэхэд болно гэсэн. Өөрөөр хэлбэл өчтөр нэг кейс хэлж байгаа байхгүй юу? Хабитатаас нэг нөхөр өчтөр форум дээр хэлж байгаа. Өнөөдөр манай нэг ах одоо Европт явж байгаа. Машина унтраалгүй нэг хүнээс зам асууж ингэнэ. Тэгсэн чи тэр хариулах гэж байгаа гудамжнаас одоо асуулт асуух хүмүүс юм. Чи машина засаачих гэж унтраачих гэж байгаа. Тэгээ эрийгээд унтраалгаж байгаа ирсэн. Тийм зөвл нацсан юм ойлгомжтой болчих хэрэгтэй байхгүй. Хотөлтын талаар одоо хотөлөлт одоо хэрхэн явагдаж байгаа талаар иргэд ер нь мэдээлэлтэй байх хэрэгтэй зайлшгүй шаардлагатай гэж та үздэг үү? Зайлшгүй бүр номер 1 асуудал. Сая хэлээ шүү дээ. Хотыг бид нар бүдүүлж байгаа байхгүй. Бид нар зэрэгцээл амьдарч байна шүү дээ, тийм ээ. Өнөөдөр бид нар бол хажуудаа ямар байшин босч байгааг ч мэдэхгүй л амьдарч байгаа шүү дээ. Өнөөдөр бол тийм. Тэгэхээр тэрийг мэдээлэл хүргэдэг сувг байна. Өнөөдөр одоо ерөнхийлөгчөн дээр би ерөнхий акцентр гэдэг хүний боловч хичээл гэдэг юм. Хуулийн дотоосон сонгуулгүй гарч ирдэг ганц албан тушаалтын тавиад байгаа байхгүй. Болоод өгөөч хэмээн сагдаад байгаа байхгүй тий. Яг гэвэл нэг юм асуулт ашаад байгаа. Ерөнхийлөгөө гэдэг газар зохион байгуулалтын төлөвлөгөө гэдэг тэр маань өөрөө бичмэлийн бичиг баримт бөгөөд дөрвөн баггүй. Заавал өөрөөр хэлбэл модод та нар харгалцсан бол тэрийг ялва дөрвөн журмыг манайх хэрэгжүүлнэ гэж манай одоо төрсхийн байгууллагын одоо ярилцлага төр хэрэгжүүлж ийн л гэдэг байхгүй. Яг өндөө бол мөрдүүлэх хэрэгтэй хүмүүс байхгүй гэж би ойлгоё.
дундын дүрмийг мөрдүүлэх хэрэгтэй байхгүй юу? Бүгдөө л нийтээрээ мөрдөж чинь чи очин бүрдэх юм байгаа зү тийм ээ. Тэгэхээр хэрэгжүүлээд байгаа байхгүй тэр нэг хідэн хүмүүс. Нөгөө хүмүүс хэрэгжүүлэх хэрэгтэй нөгөө хүмүүс хаана яваад байгаа бүгд хэд мэдээлэхгүй. Бүр ингэ таг нуун бичиг баримтыг мөн чанараа гараар тавихгүй. Тэгээд мэдээлэлтэй төрүүлж. Тий, яг тэр чинь бүр хожигчаад байгаа хождог юм болчиход байна. Сангаас бас нэг юм тал. Одоо ч та нөгөө нэг талбарын төлөлт хийжсэн гэсэн шүү дээ. Одоо яг нэг талбарын төлөлт дээр иргэдийн саналыг авах гэдэг ингээд за санал авлаа гэж үтэй зүр жишээ шүү. За тэгтэл за санал аваа за ийм хүн төлөлт болж байгаа ярьж идэл нөгөө нэг талбарын за ийм гоё болгож байгаа манай газар өсөх юм байна. Янз бүрийн нөгөө улсаас нийслэлд дэвс тавих гэсэн чинь үнэ өндөр хэлдэг. Эсвэл одоо магадгүй бөө газруудын ингээд авдаг газрын юм дээр тийм асуудал үүсээд идэг гэж зарим нэг байхгүй хэдэлтэр юм байна л та. Төлөвлөсөн төлөвөөгөө үзүүлэхээс өмнө би болохоор зэрэг уучлаад ихлэ судалгаа авдаг л да. Судалгаа авахаас эхлээд илүү одоо төвөрлөжлөж болтохоо нэг хилцүүлэг хийдэг байхгүй. Заавалчгүй хийдэг. Юу хүсэж байгаа? Өөртөө юу төсөөлөд байгаа? Тэрийг бол зайлшгүй хийдэг тэрийг. Тэрийн дараа очиж ярихад арай өөр асуудал үүсдэг байхгүй. Түүнээс хийчихэд яваад очих юм бол юу вэ гэх юм даа. Тэр чинь хамгийн түрүүнд миний хашаа хаана хамгийн түрүүнд гарч төрөй. Тийм яг судалгаа хийж төлөвлөж дараа нь үзүүлэлт гэхэд одоо нөгөө газар одоо ч нэг шүтэн тийм нууц байхгүй болдгүй гэдэг. Тийм. Газрын аваад гаагаар нь авцсан. Тэнд ч л хамгийн гол асуудал байгаа байхгүй юу? Нөгөө зарчим байхгүй юу? Газруудын хоорондын нөгөө мэрэгчлэнгүүдийн мэдээллийн асуудал орж ирж байна. Тийм. Тэд нар өөрсдөө зарчимтай байхгүй болоо тэдний үйл ажиллагааг процедур нь ямар нээлттэй байхгүй бол тэгэл асуудал болчихж байгаа байхгүй. Өнөөдөр би яг ерөнхийдөө нэг архитектор гэдэг хүн байлахгүй байх хэрэгтэй байна гэдэг чинь тэр байгаа байхгүй. Өнөөдөр одоо ийм бол танаас суух жил. Одоо шинэ манай талбар дээр нэг ажиллах хэрэгтэй. Талбарт одоо шинэ тэр манай сургууль яг ерөнхий архитекторын үүрэг ажиллаа тэр албыг харьцаж байгаа багсаад өгсөн байхгүй жил зааж. Тэгээд тэр хүн дээр надад чинь асууж ирсэн байхгүй. Одоо нөгөө сайт assessment гэдэг нэг хүн бас нэг хичээл зааж байгаа байхгүй. Хоёр хүн ордорсон хичээл зааж. Тэгээ хотын захиргаанд нэг хүн гээд өргөдөл аваад орлоо. Тэгэнгүүт тэр өргөдөл аваад орсон тэр газрыг танах яг тэр хүний өргөдлийг тий ийм бизнес хийх гэж байгаа гэдгийг тараахгүй байх тэр одоо өөрчлөгч нь болох чинь өөрөөр хэлбэл газрыг ашиглах гэж байгаа тэр бизнес шал нууцлж эхлэх нь зү. Энэ нууцыг та нар яаж барьд юм бэ гэж зүгээр мэржлийн этик гэж байгаа байхгүй. Этикээр барьна. За тэр этикийг хаана барьдаг вэ гэсэн чинь ийм хэлж байгаа. Одоо нэг өргөдөл аваад тэр ерөнхийдөө газар ашиглалтын үүргийн бүсэд өрмөөс зөрчсөн тийм асуудал орж иж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл одоо манайхаар бол 9 дахар байсан 10 дахар болох юм л тий. Тэнд үйлчлэгээ бай одоо орон сууц одоо тэд чинь бидний хат шүү дээ. Нэг айлын орон сууц одоо нийт орон сууцны бүс гэж тусдан бүр загаа хийцэн. Тэгэнгүүт тэд дотор шин том худалдааны бүс сурвалжаад ирлээ хэдэлцэн зөрчлөж эхлэнэ зү. Тэгээ тэрийг ороод ирэнгүүт нөхдүүд яадаг вэ гэхээр зэрэг тэр шууд нөгөө манайх одоо аппликейшн зарлаж байгаа шүү дээ. Энэ үргэлж ороод ирлээгээ самбаратхаа гэж тавьчих шүү дээ тэн дээр. Хатгаа тавьчихна. Тэгэнгүүт тэр хавийнхаа тэр хүмүүсээс одоо бараг 75% нь бараг зөвшөөрөл бариад ирээ гэж хэлж шүү дээ. Чинь нэг бол одоо зөвшөөрөл орж ирэхгүй бол гомдол орж ирэхгүй бол нэг юм бас. Тэгэхээр тэрийг хамгийн гол нь сонсдоггүй байхгүй манайх бол. Тэгэхээр зэрэг нэг public hearing гэж нэг юм орж ирэхэд тэр өргөдлийг аваад ороод ирэхэд хотын захиргаа төлөвлөлтийн газрынхан шийдвэр одоо чадахгүй. Тэр 24 давхар болох эрх тэр эрхлэлгөөний газар бөгөөд эрх хэрэгцээтэй эрх байхгүй. Ихийг олчиж байгаа. Яадаг вэ гэхээр зэрэг нөгөө нэг олон нийтээс сонсголын жинхэнэ эхэлж байгаа байхгүй. Манайх олон нийтийн сонсгол гэдэг хүмүүст мэдээлэл өгөхөөс илээ гэдэг. Уг нь бол хүмүүсийг сонсох цаг байхгүй. Та нарт орон зайг нь тавьдаг чинь. Тэгэнгүүт одоо жишээлбэл би нөгөө 24 дахь болох гэж байгаа нөхөр бол өөс ажлын байр би бол нөгөө би яагаад энэ төсөө санажсан бэ гэдэг юм хэлнэ. Тэгэнгүүт нэг их нөхөр орж ирээд би энэ чийс рүү үзэж байна. Яагаад гэвэл чи ийм асуудлыг үүсгэн маань нөхцөл ийм асуудлыг үүсгэн гэдэг ингэ яриад ордог. Тэгээ тэр нь хэр хүнсэлтэй шалтгаалаад тэр нөгөө нэг ерхий архитектор бөгөөд тэр алба үүрэг шийдвэр гаргахгүй. Өөрөөр хэлбэл тэр одоо нөгөө байнгын комисс гараад ирж байгаа шүү дээ. Тэрнтэй төстэй тийм комисс байгаа байхгүй. Тэр комисс шийдвэр гаргана. Нэрийн нийтийн одоо бидний зорилтонд ажлын байрууд нь чухал байгаа мó. Тэ энэ асуудлыг юугаар одоо даван туулаад гарч чадах вэ гэдэг асуудлаа шийдээд гарах чад төсөө нь усаас гарч байгаа хувийг гарч чад ингэ бүх юм зохицуулаад тэгээд бүхний тэр мөрдөх дүрмэнд нь хэрэг зөвшөөрч байгаа бол нөгөө газар ашиглалтын дүрмийн чинь бичвэрт нь дүрмэнд нь ерхийлгөөнд нь өөрчлөлт оруулж ээж бүхний тэр мөрддөг дүрм болгож хуурсны дараагаар энэ нөхөд зөвшөөрлөг авах хэрэгтэй байхгүй. Зооныг өөрчлөлт оруулах гэсэн. Оруулж ээж зураг дээр нь өөрчлөлт оруулна, бичвэр дээр нь өөрчлөлт оруулна. Хэрвээ нөгөө ерхийлгөөний одоо үндсэн жанжин шугам биш нөгөө алсын хараа маргаан чинь зарчмын өөрчлөлт орж байгаа. Тэр нь чинь ч өөрчлөлт оруулна. Тэгээд бүхний тэр мөрддөг болсон цагт л энэ хэрэгжих байхгүй.
тэр цаг шийдвэр нэг шийдвэр гарахгүй байхгүй. Тийм болчих. Тийм учраас нөгөө нэг Европын төслөд гарч ирэх асуудал зөвшөөрөл авахд хэдийн хугацаа ордог гэхээсээ за удандаа гэж бид нар нэг 8 сар хагас сар жил гэж хэлэх чинь өөрсдөө юу ч биш. Бид 5 жил харцдаг гэдэг чинь. Тийм байхгүй. Тийм бол хозог нөгөө нэг хайрсан дотор чинь багтах гэдэг байгаа чинь бид 30 минут дотор зөвшөөрлөө нэг өдрийн дотор зөвшөөрлөө аваад явах чинь асуудал биш болж байгаа. Тэгэхээр зэрэг тэр юу бидэнд өгөх вэ гэхээр зэрэг өнөөдөр ерөнхийлөгчийн хүний газар төлөвлөлтийн мэргэжлэр хэдэн хүн ажиллаж байгаа вэ? Тэр хүмүүс нэг өргөдлийн араас гүйх хэрэгтэй юм уу? Эсэргээрийн төлөвлөлтийн концепцийг дотор зохицуулаад энэ хаус төлөвийг хийгээ явж явах хэрэгтэй юм уу? Энэ дотор динамик юм юу болоод байна гэж судалж явах хэрэгтэй юм уу? Бид нар хүний нөөцийг ямар ашиглаж ийн гэдгийг харагдаад байгаа хэрэг. Тэгээ тийм систем рүү оруулах юм бол эргэж шарилгатай болж эхлэх байхгүй. Тэгэхээр тэрийг мөрдүүлэхийн тулд бид нар иргэдийг хичээлийн заадаг юм байна. Та нарт ийм орон зай үүсэж байна. Энэ талбарыг гаргаж ирээд энийг мөрдлөө тавиад. Гэхдээ энд ийм туршилгаанаар ингэж тавьж чадна гэх. Бүр одоо ингээд нэг шүүхтэр ингэ очиж байгаа юм шиг тийм орон зайд очдог байхгүй. Одоо нөгөө комиссийн чинь тэнд байна. Нөгөө ерөнхийлөгчийн газрын хүмүүсийн одоо зөвлөгөө өгч байгаа нөхдүүд чинь одоо нэг тэр тэдэнд орж сөрөглөөр орж ирсэн. Маад ийм дүрэн байдаг тийм нөхтэй гэдэг ингээд асуухаар хэлж өгдөг одоо тийм зөвлөгөө өгдөг л тэр хүмүүсийг комиссд ажиллаж байгаа хүмүүсийг зөвлөгөөгөр хангаж байгаа хүмүүс сууж байгаа байхгүй. Шийдвэр гаргадаг хүмүүс биш байхгүй. Тэгээд шийдвэр гаргана гэвэл бүхний тэр мөрддөг болсон нөгөө нэг газар ажилтны дүрм нөгөө хотын код дотроо л зааж байгаа. Тэд ороод ирэх юм бол 100% гаргал явуулаад байна. А үгүй л гэвэл бүх процесс эхэлж байгаа байхгүй шинэс. Тэгэхээр ерөнхийлөгөө гэдэг юм их хурлаар балтаад байдаг ч бичих биш байхгүй. Тийм динамик байхгүй. Өөрчлөж явах хэрэгтэй, өөрчлөлт оруулах хэрэгтэй. Одоо тэгэл 24 болоход тэр уг нь бол тэр одоо манай ерөнхийлөг бол их хурл дээр очих гэж батлагдах нь л дээ. Гэтэл өнөөдөр 24 дахин зөвшөөрлөгцөл явж байгаа шүү дээ бид нар чинь. Тэгээд хариулга ярих уу гэвэл хинч ярихгүй байхгүй. Тэгээд тийм очих үүсчих юм бол над шиг хийж явж байна. Тэгээд тийм асуудал гарахгүй байж болох байхгүй. Тэгээд бүгдд нь нээлттэй бүгдийн эрх ашигын төлөө хүн нь өөрийнхөө өмчийг хадгалаад тэгээд тэрнээр илүү баялаг бүтээгдэхүүн нөхцөл. Тэгээд бүтээсэн баялаг хамгаалах нөхцөлийг өгөхгүй юм бол ядаж тэрний хөдөлгөөн хийх хөвгтэй байх хэрэгтэй болчиход иртээ тэрнээр. Тэгээд тэр дээр чинь дээрээс нь бас өөр нэг асуудал нь одоо хувь хүн гэдэг төрлийн газар авах гэдэг шүү дээ. Энэ газрыг зөвшөөрлийг энэ авснараа усаас одоо нөгөө нэг бүх зам төлчийг тавьчих гэсэн байхгүй. Одоо байшин дотор бид ингээд зам хороолын зам тавиад шүү дээ. Уг нь бол тэр хороолыг ашиглаж байгаа үйлчлэл явуулж байгаа тэр газар л хариуцах хэрэгтэй байхгүй. Германд бол ингээд бүр ингээд салгаа хийцэн байгаа шүү дээ. Цэнгэр зураас тавьсан. Энийг зэтэж болохгүй. Энэ дотор яаж ч болно. Улаан бол юус яг л улаандар чи байна. За тэгээд ингээд кодор гарч ингээд хит хит ийм ингээд айлд байлаа гэхэд тэнийгөө зам тавьлаа гэхэд хамгийн ихний ял өргөдөл биендээ зам тавьмаар байна ийшээ ингээд оруулж ирэхтэй юм гэх юм бол тэр зам дагуу байгаа бүх нөхдүүдтэй газар зохион болж очуулах хэрэгтэй байхгүй. Өнөөдөр манай газар зохион болгож биш. Өнөөдөр газар болгодог бүгд маргаан таслах нөхдөл яваад байгаа болохоос биш. Хөрөнгө оруулалтыг хийхэд танах уулсын нийт хөрөнгө хийхгүй. Гэхдээ та нар дундаа ч ингээд энийг хуулах хэрэгтэй гэдэг асуулын яриад явах тийм хүмүүс биш ч таахгүй. Уг нь тийм байх хэрэгтэй байна дээ. Өнөөдөр сэрвэтүүд гэдэг юм анхудаа одоо хэрэгжүүлж эхлэх гэж яаж байгаа шүү дээ. Сэрвэтүүд гэдэг юм ашиглах хуулинд нь байгаа. Нийтийн дундын зөвлөлийн сэрвэтүүдийг заалтыг Улаанбаатар хотод хэрэгжүүлж үзээгүй сууч. Тэр сэрвэтүүд нь юу гэхээр зэрэг нийтийн зориулалтын газар, дундын зөвлөлийн газрыг хамтарч эзэмших байхгүй. Өөрийнхөө хэлбэрээсээ чи одоо нийтэд зориулалтад талбай гаргаж өгөх хэрэгтэй бол тэрийг дундын сэрвэтүүд, явган зам гаргаж өгөх хэрэгтэй бол дундын нийтэд сэрвэтүүдээр эхэлж байна. Хэлбэр гарчин 100 таних гэхдээ та энэ хэсэг газрыг нийтийн зориулалтад ашиглаж болно гэсэн л залт байхгүй. Тэргөө шууршиж явна. Яг надтай ч холбоотой тэгвэл одоо жишээл Ярамг дээр надад яг ийм тохиолдчихлоо л да. Яг ингээл тариалан талбай хууж байгаа юм шиг газар аваад болсон байгаа байхгүй. Яг ч амир болсон тийм. Би бас нэг тохиолдол харсан. Ийм нэлээсэн шүү дээ. Яаж байгаа юм бэ гэмээр. Ямар ч дундын юу байхгүй. Тэгэхээр ер нь яг энэ газар олголтын асуудал чинь бас одоо таны төрөний хэлдэг шиг өөр яамдууд дээр очичоод хоорондоо холбоо харилцаагүй салаад тийм үү. Бүтэц төсвийн төлгөө гэдэг дээр одоо нэг ерөнхийлөгчийн ганц бариад байгаа том зам байдаг. Тэр бол зүг баггүй. Бүтэц төсвийн төлгөөгөр том энэ газрыг хөгжүүлэхийн тулд том үнцэн том шугам шүлжээнд явнаа. Их өсрөө тэгж явнаа. Одоо нэг том коридор бол гарах гэдэг чинь ямар балраад байна шүү дээ. Гарахаас байгаа байхгүй гэдэг дээр. А яг энэ шат дотор шанад ороод ирж байгаа юм дээр бол хаа хүртэл явах гэдэг юм бэ гэдгийг хязгаарлаж болохгүйч байгаа. Яг ярам дээр үнэхээр ингэдэг. Ерөнхийлөгөө ингээд замын чичиг том коридор ингээд зурцсан юм шиг харагдаад байгаа байхгүй. Тэрэн дээр тэгнэлдэл газар өгсөн байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ хоёр хоорондоо хайлтж чадахгүй юм л гэсэн үг шүү дээ. Тэгээ одоо тэрийг хичээгээд харин мэдээллийн бааз үүсгэхэд ингэж бодоод байгаа. Одоо нийслэлийн мэдээллийн бааз нэлээд сайжирсан гэж би ойлгож байгаа. Харсан юм бол одоо яваалт хийгээл юм урчсэн. Суралцаал байгаа байхгүй.
За одоо хотоос айлаад тэгвэл түрүүний таны ярьсан нөгөө нэг газрын нутаг дэвсгэрийн одоо эдийн засгийн гэдэг шиг нэг юм асуулт байна л да. Одоо Монгол улсад яг үндсэндээ 330 сум байгаа байхгүй. Энэ яг их үү те? Таны хувьд та энэ хуралтай засаг захиргааны хуралтай асуудлаар санал хэлж. Өөдөө засаг захиргааны нөгөө шинжилгээг хийх гээд бас их нэлээд дээрээс явсан байдаг шүү дээ. Засаг захиргааны өөрчлөлт байна гэд Батбаяр сайдыг багтал тэр баг нь бүр ажиллаад яам дээр байгуулж ирсэн тийм төслүүд байдаг. Одоо бол эдийн хурал одоо нийт иргэд дээрээ зөвшөөрөх юм бол хоорондоо зөрчилдөхгүй шүү дээ. Өнөөдөр сэргэлийн зумуудын асуудал байна тий. Цумын асуудал. Сая нөгөө хэлж байгаагаар нөгөө хүнд тулгуурласан татаас өгч байгаа тохиолдолд хизээ ч нөхөртдөг байхгүй. Хэрвээ хэрэгцээ байгаа. Нөгөө органик нь гаргаж ирэхтэй л гэсэн байхгүй. Хэрвээ сая одоо сайхан ойрхон сурсан тэр өдрийн өөртөө бүтүүлээд өөртөө асуудал аваад явдаг тийм юм шилжчихэл юм бол аянд өөртөө ингээд хөдөлгөөнд орж эхэлнэ шүү дээ. Хинтэйгээ нийлээд яавал болох юм гэдэг ингээд хэлэх байх л та. Гэтэ зарим хүмүүсийн бодсоор хэрэг органикаар нь орхих юм бол одоо бид нар бол эрдэнэгүй цөөхөл өмөртлөө их том газар нутгаар амьдарч байгаа улсууд учраас одоо бас газар орон маань эзгүүдэх одоо асуудал гарах юм болов уу гэж үздэг нэг хэсэг хүмүүс байна шүү дээ. Тэр тал дээр таны бодол. Эзгүүцхөөс мал дээр эзгүүцэх биш юм л гэдэг. Юу тэр сатад тий. Өнөөдөр 200 300 500 малтаа тэгээд чи байгаад ирдэг хүмүүс. Гэхдээ энийг маш тэр юу гэдэг юм. Хөдөөж хурж гэсэн хөдөөгийн хотуудыг одоо хөдөг хөгжүүлэх програм, доктортой програм гаргаж ирэхгүй юм бол, даривтай програм гаргаж ирэхгүй юм бол өнөөдөр одоо нөгөө татах нь Улаанбаатар татах юм улам хэмжээд байгаа байхгүй. Татаад байгаа юмнуудыг нь гаргаж хуваарлах тэрийг бичүүлэх юм хийхгүй юм бол харин жинхэнэ стандарт сорч магадгүй байхгүй. Гот өөр. Тэгэхээр хөдөг өөрийг нь хөгжүүлэх чиглэл рүү ажиллахтаа хөрөнгө хичээдэг, буцаагаад би даасан системийг оруулж ирэх юм. Аянд ингээ нийлээд эхлэх ахaltaа гэж байна. Гэтэ хөдөг хөгжүүлэхдээ өөрөглөх гэдэг юм биш хаана байхгүй болчиход байгаа байхгүй. Мачид өнөөдөр бэлчээр ашиглачаад тэр бэлчээрийн тэр экосистемийг хадгалахын төлөө явахгүй шүү дээ. Тэр бэлчээрийн экосистемийг хадгалдаг үүргийг өгөхгүй юм бол үүндээ тэд нар сахины хүртэл одоо нэг 1000 малч ингээд одоо сая бүдэж байгаа нүрэн дээр аймагуудын нэг сумын хөгжлийн төлөвөнд ажиллаад тэн дээр бүр малч төгсдөө энийгээд байгаа байхгүй. 1000 малтаал болсон бол тэгэл 1000 малч ингээл урамшуулаад баяжуулаад ингээл яваад байдаг. Гэтэл цаана нөгөө нэг бэлчээтэй холбоотой цөөн малтай айлгаа дэглэгчийн аян чин гэдэг асуудлыг ерөөс ярихгүй байхгүй. Тэгээд нөгөө нэг бэлчээрийг устгаад байгаа асуудал ярьж байдаг. Тэгээд тэрийг урамшуулаад чи одоо мундаг болж ингээд байдаг. Гэтэл цаана нөгөөдөл яг нөгөө системдээ бариад нөгөө 500 гол малтаал бол тэр одоо нөгөө эдийн засгийн хувьд айл зохистой эрсдэлгүй байна гэдэг. Гэтэ бас тэр чигээс ивүүл юм шиг байна. Сая өдний бил уурсны билүү 600 малаа 100 гаруй бурхтоор малтлаа гэдэг адилхан юм багч бас амар эрсдэлтэй бизнес хийж байгаа хүмүүстэй. Гэхдээ л тэр экосистемийг бий болох асуудлыг та нар өөрсдөө ч асуудлаа гэдгийг л тавьчихгүй болохгүй юм шиг санагдав. Тэр өргөжүүлээгүй цагт энэ юусэн хоорондын харилцаа үүсчих байхгүй. Хот суурин газрын ч гэсэн асуудал. Суурин гэдэг одоо урбан гэдэг үгийн орчуулгыг би суурин гэж бодоод байдаг байхгүй. Хот гэдэг юм city town те ингээд томроод ингээд өөрснө гэсэн хувилбартай. Урбан гэдэг болохоор зэрэг нөгөө би суурин газар гэж боддог байхгүй. Суурин гэдэг хоёрын хонд бол байгаа л галтаа сэлэн гэдэг. Нутагчлан сэлэн ч юм уу те. Орчуулгын юм байдаг шүү. Тэгэхээр урбан гэхээс суурин газар болгоныг л бид нар ямар нэгэн хэлбэрээр ангилах хэрэгтэй болчиход тэрийг мөнгөөр нь ангилах юм бол зөв юм байна л гэж бодсон. Тэгээд суурин газруудыг өөрөө өөртөө бичүүлээд өөрөө өөртөндөө одоо нэг чадваржуулаад өөрөө өөртөө аваад явах тэр болцоог нь тавиад өгчүүл. Тэгэхээр тэрэнд нь дэмжлэг үзүүлээд эхлэх юм бол болох юм байна гэж. Одоо жишээлбэл оюу толгой ч юм уу одоо тийм томоохон уурхаа дагсан хотуудыг одоо та үүсгэх шаардлагатай гэж бодож байна уу? Тийм хэрэгтэй юу? Тэгвэл одоо ямар шалгуураар одоо уурхаа дагсан хот байх хэрэгтэй юм? Одоо Эрдэнэ тархын хоёрын байршлал өөр ихгүй юу? Одоо нөгөө би бол хэлж чадаад байдаг. Гоён бүс бол оюутлогоо гэж ярих юм бол гоён бүс бол үг байх. Яг бол усны асуудал яг хүнд. Эрдэнэт бол хот үүсгэх болцоо байсан. Яг бол устай байсан байх гэж боддгийн. Гэтэ их холоос сэтгэлдээд байдаг. За гоён бүс төрөгчд ингэдэг байхгүй юу? Өмнө хувьд нэг хурал болдог байхгүй. Тэн дээр яваад очиод байсан чинь одоо яг нэг уурхайн 3 сумаас босод бүх сумдад цалгантай төвийг чинь толбоцсон гэж байна. Яагаад энэ 3 холбоог юм бэ гэдээ асууж байгаа байхгүй би. Хамгийн гол 3.
Тэгсэн чинь уурхайн компаниуд нь ирэхээр зэрэг барьчихна гэж бодсон байхгүй. Тэгэхээр бид нар зөвхөн ерөөсөө зөвхөн нэг урд өршийн адгийн нэг 8 шатландаар сэтгэжсэн байхгүй. Одоо юу гэдэг нь тим сэтгэлгээ бид нар төдөө байхгүй. Трейд офф гэдэг сэтгэлгээ ерөөсөө. Хэрвээ тэр 3 сум дээр эхлээд эхний 3-ыг тавьсан байсан бол магадгүй ажилтны компани уурхайн хажуудаа биш тэнд байж байсан боломж байсан байх гэж боддог байхгүй. Хам богд тий 3 тис цагтаага 3 эхлээд хамгийн дөрөв цахилгаан эрчим хүчээр холбогдсон байсан бол яг хажууд нь компани байх байсан баха гэж боддог. Цогцогч явахыг хажуудаа очиас гайгүй баг. Хам бодоос одоо нэг ойлгооч 35 жилийн зэт ингэ явж байгаа шүү дээ. Компани тэгээ барьсан. Хэрэв цахилгаантай самтай цахил тэн дээр л барих байсан баг гэж боддог байхгүй. Ядаж компани энэ. Тэгэхээр бид нар өдөрч нөхцөл бэлдэх байхгүй. Тэгэхээр зэрэг нөгөө хүмүүс чинь бол одоо би одоо бизнес хийж байгаа хүн. Тэнд байх юм уу? Энд хажуудаа байгаа тэрийн залаа хэмчих юм уу? Тэгэхээр тэнд байсан бол би тэрээ өгчөө цахилгааны эндээс авчих юм бэ ингээд тацаачих юм шүү дээ. Тэгтэл зөөрөн одоо цахилгааны их үсэртэй болохоос зэрэг нөгөө залаа хэмжиж хажууд нь бод юм байна. Урхаа хажууд. Тэгэхээр бид нар нэг тийм сургам байна гэж ойлгож байгаа. Хоёрдугаарт болохоор зэрэг үнэхээр гурав дотортой байх уу өөрөө чадах уу гэдгээсээ бодох юм бол цаг уурын нөхцөл байдлаас нь өсөд ингэ өрөх юм бол бодох хэрэгтэй болох л та. Уурхаа өөрөө харин юу гэдгээр одоо уурхаа зогсгол юм бол бүх хотод зогсдог. Гой баг тийг зогсох байх л та. Тэгэхээр би хот байхаас илүү баг ингэ яваар явчих хаа. Нөгөө нэг уурхаа өөрөө дагаад маш хэмжээний ажлын байр бий болгодог. Маш хэрэгэлдэг гэдэг ингээд идэг. Надад заасан хичээлэр бол барьцгүй. Өөрөө хэлэл тэ салбар зорж ирсэн хөрөнгө нь одоо эргэлдэг тэ салбарын хувьд болохоор зэрэг маш хэрэглэж багтаа байна л да. Яалтгүй камп гэж олон ажилтсан авчид энэ тэдний хэлийн цацхаас явж байгаа болохоос биш бүтээн байгуулалтын оргил үед ирэл маш их хэмжээний ажлын байр материал хэрэглэдэг учраас салбар компаниуд өс тэнд ирэл төсгөж өгдөг. Доктортой юм болохоор зэрэг хөнгөн үйлдвэрийг гүйцэх тим эдийн засгийн чадах дагсан тим эдийн засаг бол үйлдвэрлэлийн сектор байхгүй сонссон. Яа хатчлаа. Тэр уурхаа дагаад хотол байхгүй л гэсэн үг л дээ. За эдийн засгийн болон одоо худалдааны чөлөөт таны бодол одоо яригдж байгаа алтан булаг замын үд гэх мэт одоо газруудад чөлөөт бүс байгуулж байгаа одоо энэ талаар хэрхэн хөгжүүлэх талаар та өөрийнхөө санаа бодлоо. Яг нэг одоо миний хэлж байгаа нэг хэсэг дээрээ таарчлаа. Асуулт чинь 10 би нэг замуудын сумын ерөнхийлөг боловсруулсан. Яг тэгэхэд нөгөө нэг замуудын чөлөөт бүсийн төлөө хөрөлийн хийжсэн л да. Тэгээд эдэн дээр бид нар 2 магантаа суулгаж ирсэн. Ер нь чөлөөт бүсүүдийг яагаад байгуулт юм бэ гэдгийг суулгаж ирэх гэж байгаа байхгүй. Зорилго нь хороо зөв гадаад хөрөнгө оруулалтанд татах гэж байгаа гэсэн үг байхгүй. Хөрөнгө оруулалтыг юунд татах юм бэ гэдэг усын бодлого хэрэгтэй. Тэр гараагүй одоохонд. Тэгэхэрсэн зэрэг энэ зорилго болчихж байгаа байхгүй. Зорилгогүй юм дуус хөрөнгөлт хийх байхгүй. Тодорхой газар. Тэгэхээр зэрэг тэрний нөгөө нэг хөрөнгө оруулалт татах урьдчилан нөхцөл нь ерөөсөй бүрдэхгүй байхгүй. Аль аль талд нь. Тэгээ ямар нэгэн зорилгогүй төв байгуулалт хийж байгаа учраас энэ асуудал болчихжээ. Гэхдээ яг энэ он цаг хугацааг ингээ харахаар дэлхийд яг чөлөөт бүсүүд итгэжсэн үедэр гонх хийсэн байдаг байхгүй. Яг 90-ад оны одоо 2000 оны үеэр яг итгэжсэн байхгүй айгу тийм. Мод болоод улс орн болгонд чөлөөт бүс байгуулж ирсэн юм төгтэй. Яг тэр цаг дээр гарсан мөртөө маах тэрийг хөвжүүлж чадаагүй. Ямар нэг зорилгогүйгээр өөр юм гэсэн нөгөө том бодлогогүй авчихсан учраас тэгээд замуудын сумын одоо нөгөө нэг Монгол улсын түүхийг харах юм бол жинтэй ихээс ихсүүлэл бид нар яг хил дээр богддог байхгүй. Одоо ч богдож байгаа. Дургуун хөрөл илийн болгоо хайчих. Яг л тийм байгаа байхгүй. Тэр том асуудлаа бид ерөөсөө шийдчихдэг байхгүй. Тэгээд замуудыг анх яг нөгөө чөлөөтэй нэвтэрдэг бүс болгож явахдаа хоёр засгийн газар хоорондоо гэрээ байгуулсан байдаг байхгүй. Нэг удаа манай дээр, нэг удаа танаа дээр гэрээ одоо 8 хийнэ. Одоо өөрөөр захыг нэнэ гэдэг. Тэгсэн чинь 90 итгэжсэн. Манайчдаг. Манай хонгосны бууд байгуулна гэдээ хамгийн анх байрлал зоосон байдаг байхгүй. Манайх байгуулаагүй тэд нар байгуулчихсан. Тэгээд манайх ерөөсөө амар удаа шийдвэр гаргадаг хүмүүс байгаа байхгүй. Яг яагаад гэдгийг надад би ойлгоод байдаг. Маш оноштой яг гэтээ ганцхан нөгөө яг нөгөө тухайн нөгөө зоно байгуулах шийдвэр нь зөв байсан гэдэг нь хэлэх гэдэг юм. Гэтээ яг байршлын яг яасан бэ гэдэг асуулт нь тусдаагаар асуудал. Магадгүй бид тийм хэмжээний хөрөнгө оруулалт
төсөл төлөвийг хийж байгаагүй учраас туслаад утсан байж магадгүй байр сонгоос өсвөлээд. Яг л төмөр зам хтлаа ингээл янз бүрийн яриад идэг л да. Тэгээд анхны ерөнхийлөгөө замын чөлөөт ус ерөнхийлөгийг орон сууцтай байдаг. Маш их олон дотроос чөлөөлчөд орон сууц барина гэж орж идэг. Тэрэн дээр бид нар маргалж байсан юм байна. Орон сууц барина гэдэг чинь тэр орон сууцнд амьдарч байгаа хүн урт төлөвтэй дотор чөлөөлөх гэдэг юм шиг болоод байгаа байхгүй. Гэтэл тэр нийт яж хон зардал чинь орон дотор ээждэг үйл ажиллагаа байхгүй. Манай хорон нутгийн захиргаа өөрөө ямар хөвгтэй зэрэг өөрийнх нь нутаг төсгтөр явж байгаа бүх үйл ажиллагаа явуулж байгаа өөрчлөлөө үзүүлэх хэрэгтэй тийм хүмүүс байхгүй. Тэр өөр функцийг бид нар чөлөө төсөр болоод ирсэн нийтийн төлөвлөгөө хийсэн тохиолдол байдаг. Одоо тэр нь дахиад өөрчлөгдөд цэвэр одоо худалдааны чиглэл рүү одоо чөлөөт бүс байсан байгаа зүгээр нэг худалдааны чөлөөт бүс байсан бол эдийн засгийн нэг зөв чөлөөт бүс болоод хувирцаа далтан бол гэж шийдэл одоо зам үед яасан бэ сайн мэдэхгүй юм байна. Тэгэхээр бид нар яг энийг чиглэсэн нэг урьдчилан нөхцөлөөр бүрдүүлээг улс ямар зорилготой орж байгаагаа тодорхой гаргаж ирэх учраас ийшээ хөрөнгө хийхгүй маш их удсан юм байна гэж би боддیں۔ Цаанарын хувьд ч алтан болгоны хувьд замуудын хувьд ч замуудын одоо нэг ямар ч хэсэн урд талаас хөшөөрдөд гарцсан гэхдээ тэрний нөгөө нэг стратеги нь байхгүй байгаа учраас өнөөдөр замуудын чөлөөт ус ерөөс итгэж байгаа байхгүй. Алтан болог дээр асуудал гарч ирсэн. Алтан болог болохоор зэрэг чөлөөт худалдааны чөлөөт ус байж байгаа одоо зөвхөн чөлөөт ус болох хувирсан. Тэг яагаад тэгсэн бэ гэдэг бас ялган тодорхойгүй. Хэрвээ худалдаа гэж авсан бол тэр нүүдэл байж болохоор юм бэ. Буцаад энийг өгöd үзэхээс чөлөөт үсийг бол бий боломж олж байгаа байхгүй. Бусад чөлөөт бүсүүдэд үйлдвэрлэгдсэн бусад оронд чөлөөт маш хөнгөлтэй нөхцөлөөр үйлдвэрлэгдсэн бараг манайх орж ирэхэд манай дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн яагаад өндөр байд юм бэ гэдэг асуудал нь нөгөө татвартайгаа холбоотой. Тэгэхээр татвараас хөнгөлөгдсөн бүст үйлдвэрлэгдсэн бараа орж ирээд хахад татвартай нөхцөл үйлдвэрлэсэн манай бараа яаж өрсөлдөх юм бэ? Одоо Голландд бол тийм л ойлголт төрөд. Тэгэхээс чөлөөт бүсүүд бол бид нэг зорилго тавьж өгөөд яг аль сектор дээр ял дэмжлэг үзүүлэх гээд юуг татаж оруулах гээд байгаа юм бэ гэдэг юм гаргаж ирэхгүй юм бол энэ чөлөөт бүсүүд байгаа ч явахгүй. Өндөр бол яг нэг нэг хэлэхэд алтан мөргийн чөлөөт бүс татвараас зайлах юм хэрэгсэл болсон явж байгаа. Өнөөдөр тэнд арх, өнөөдөр тэнд гутал, өнөөдөр тэнд ах хөрөлийн бараа ороод явж байгаа байхгүй. 3 сая төгрөг хүртэл бараг тэр газраас иргэн гаргах хэрэгтэй. 3 сая төгрөг болгон татвар бараа таталт хийгдэх байх юм бол тэнд жижиглэнгээ зараад ирэхэд татвар ороод ирж байгаа. Тимсэн сөргнөл хааснаа та. Тэгэхээр одоо тэр нь ямар асуудал орж иж байгаа нэхээ зэрэг манайх хамгийн иргэнд наалтцтай хэд хэдэн том хуйлууд нь гараагүй гэдэгт одоо би хүний сонсоод үний юм бэ гэж бодож байгаа. Худалдааны хууль гараагүй. Хүмүүстэй хэрэгтэй байгаа. Тэр худалдааны хууль нь гараагүйгээс болоод өнөөдөр маань бодлого байхгүй. Тэгээд нөгөө логистик гэж яриалаадаг. Логистик өнөөдөр юуны л гарах хэрэгтэй. Нэг зорилго байгаа шүү дээ. Зам тээврийн асуудал ерөөсөө альва нэг зорилготой хөдөлгөөнийг л тэрэнд хөргөж өгч байгаа асуудал шүү дээ. Ер нь бол юу зөөгч байгааг л хамаарна. Гэтэл юу зөөгч байгаа нь худалдааны асуудал дээр байгаа гэдэг. Тэгээд тэр нь хараагүй учраас манд аюу тун хүнд асуудал орчих чинь гэж бодоод. Тэгээд алтан мөргийн чөлөөт бүс дээр бид нэг логистикийн зөв сайн нэг хэлийн шалган нэвтрүүлэх хэсгийг гаргах гэж яасан чинь яагаад энийг бомбтой томруулах хэрэгтэй юм бэ гэдэг асуулт гарч ирэхэд зэрэг маа гадна талаас зохицуулаад судалсан ямар ч тийм судалгаа байхгүй. Тэгэхээр шийдэл гаргахад маш хүнд болчихж байгаа байхгүй. Нөгөө талдаа болохоор зэрэг хоёр хөршийн асуудлыг бид нар судалж чаж энийг хийх юм байна. Тэгээд дээрэс нь энэ хоёр хөршийн асуудлаас хамаарат энэ одоо дачаа тээвэр өснө үү? Тэрэнд нь бид нар өөрчлөлт үзүүлнэ гэдэг хуурай бомбт гэл. Тэгэнгүүтээ бомбт хот гэл. Тэгэнгүүтээ нөгөө хэлийн шалган нэвтрүүлэх хэсгийг чи нөгөө хэлийн бомбт гэдэг ингээд баахан бомбтын нэр томьёо ороод ирсэн. Бас дахиад нэр томьёоны асуудал ороод ирж байгаа. Тэгээд тэр дотроо нөгөө төлөлийн ялгааг нь хийгээгүйгээсээ болоод тэнд дотор үйл ажиллагаа хийж байгаа төрийн байгууллагын хоорондоо уйлдаа муу байгаас болоод тэгээд дээрээс нь тусгай бүсүүд гэдэг юм чи орж ирээд ингээд тэр бүс нутаг хэрэгс аюу хүнд байдалд ороод ирж байгаа байхгүй юу. Тэгээд манайх улс тэр 15 жил одоо хүртэл цахилгааны хийгээг дулааны байгуулаагүй гэсээ болоод өнөөдөр хинч тийш хөрөнгө оруулалт хийж чадахгүй. Өнөөдөр цааталт нь одоо нэг капитал гэдэг капиталист чиглэл сэтгэл ирэхэд гардаг юм байна л да. Тэр сэтгэлийг би бас хөөж үзлээ. Тэгээ нэг сүүлийн 3 жил маш итгэвчээд энэ одоо энэ хилийн цаана талчин алтан болоо дээр дотроос хөнгөсөн ийм бүсэнтэй байд юм байна. Ийшээ одоо хөрөнгө оруулж хэлье гэдэг юм гэж ярьж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ чөлөөт бүс гэдэг тал дээр бол манайх маш том зорилготой бодлоготой байхгүй бол энийг одоо хүртэл ашиглаж чадахгүй бид нар. Тэрөө бодлого. Бид нар үйлдвэрлэдэг үнэхээр тэр үйлдвэрлэгчдийг тэр өрсөлдөх чадрыг хангахын тулд
тэр нөхцөлөд тэр бүсүүдэд ядар тодорхой хэмжээний дотоодын үйлдвэрүүдийг гадныхантай хамтраад ямар ч чиглэлийн үйлдвэрүүдийг ороод ирэх юм бол бид нар дэмжаач гэдэг юм уу. Тийм бодлого нь гарч ирэхгүй юм бол тийшээ хинч очихгүй, тэгээд ажил хүчин очихгүй, тэгэл нэг тийм зон байгаад нэг бол хэцхэн татан болох юм уу, жижиглэх юм уу. Ямар нэгэн зохион байгуулалт хийхгүй болохгүй ингээд бид нар сайн нөгөө орон нутгийн нийлцэлгээд гачиж байгаа байхгүй. Тэр нөгөө айгуу тийм саарн бүрхэн гочид байгаа учраас одоо хүртэл ингээл ойлгомжгүй яваад яригдал байгаа. За сүүлийн үед одоо affordable house ингэж ярьж байна. Тэгэхээр энийг яг яаж юу гэж орчуулах хэрэгтэй юм бэ? Энэ концепц нь ямар концепц юм бэ? Ер нь бол тухайн төлбөрийн чадварт нийцүүлсэн л орон сууц юм л та. Яагаад энэ асуудал гарч ирсэн бэ гэхээр зэгвэ юм. Орон сууц ерөөсөө цацлээсээ нийлүүлээд тэгээд нөгөө бүгд орон сууцтай байх хэрэгтэй. Гэтэл тэдний чинь зөрүүнд нь ерөөсөө манайх шиг одоо газар хоор одоо дэд бүцгүй газар нийлүүлдэг учраас нөгөө орон сууцны одоо хямрал үүсэх юм аа үстэй. Тийм учраас тэрийг бүх хүмүүсийг орон сууцны тулд програм явуулж эхэлж байгаа юм. Орлогын түвшинд нийцсэн. Өөрөөр хэлбэл нэг 30% нь гэж улс ус өөрөө гэдэг юм л л дээ. Гэхдээ тэр хөтөлбөр засгийн газраас өгж байгаа тэр татаасанд хэн оролцох ёстой юм бэ гэдэг одоо хүний тодорхойлох тэр асуудал ч гарч иж байгаа байхгүй. Ямар оролттой хүн энэ програмд хамрах ёстой бүх хүмүүст биш. Тэ. Ягаад гэвэл нөгөө зах зээлийн нийгмээр явж байгаа учраас тэр олноороо байгаа тэр хоц өрөнд чинь тэр боломжийг ашиглаж байгаа масс нь маш их орлоготой. Чадахгүй байгаа хэсэг нь одоо багварлагатай байгаа учраас тэр юунд чинь одоо бүгдийг орон сууцчлахын тулд ямар нэгэн тийм хөтөлбөр гаргаж ирэх хэрэгтэй болоод энэ гаргад ойлгохтой байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр манайх болохоор зэрэг орлогоор одоохондоо хүмүүс ангилж чадахгүй. Яагаад гэвэл манайх татварын одоо хувийн татварын систем одоохонд гарч ирэх учраас хүмүүс ангилж чадахгүй болчиход байгаа. Тэгэхээр манай статистикаас гаргаж ирж байгаа мэдээлэл бас үнэн үү гэвэл бас хэцүү. Яагаад гэвэл түүрээр хийчих байгаа учраас. Тэгэхээр бид тэр энэ төлбөрийн чадвар нийцэж байгаа тэр програмыг хэн яг яаж вэ гэдгийг яг ойлгохын тулд бид нар эхлээд дэвцээ тавьж эхлэхийн тулд одоо судалгаа эхэлж байгаа ч удаа юм би. Одоогийн бидний нүүтийн патаа ингээд яагаад тэгэхээр шүү дээ бид ингээд хотлож авсан барааныхаа юугаа гэдэг бичилээд эхэлж штэ. Тэрний суурийн болоо бид дотны талдаа баярлж байгаа нөгөө талдаа бас хэцүү л хартай. Гэхдээ л ямар ч хэсэн төр болоо яг өөр ингэс нэг төлөлтөй болох гэж байна, арга хэрэгсэл болох гэж байна гэдэгт нь бол ойлгоод байна. Тэр бол нэлээд одоо юу гэдгийг хүмүүсийн одоо нийгмийн ойлгоод тэрэнд зохицсон суурьтай шийдвэр гаргахад бол нөлөө үзүүлэх байхаа хэдэн жилийн дараа тийм боломж үүсэх байхаа л гэж бодож байна. Ерөнхийдөө бол орлогын 30%-тай одоо бидний тодорхой хэмжээний орлого оллоо. Тэр орлогын тодорхой хувь нь орон сууцсан, тодорхой хувь нь эрүүл мэндэд, тодорхой хувь нь намжраан, тэр амар цугаалгахт нь ингээд хуурлагдаж байгаа шүү дээ. Тэр хуваар л тийм 30% нь л орон сууцтай таах бол энэ хүн бусдаа зохицуулж чадах юм байна гэдэг үгнээс л энийг яаж болох вэ гэдэг асуулт байна. Тэгэхгүй ингээд хөрөгдчих юм бол өнөөдөр яг манай зах зээл шиг яалтгүй 8% зээл гарч иж байгаа учраас л хүмүүс нь худалдаа авч чадвар тийм байна гэж нэг 80-аас доош өгч гэж учраас нэг метр квадратын захиадад байшин барьлаа шүү дээ. Дээшгээ бол дийлийнх нь худалдаа авч чадварлаа нийцүүлээд нэг хэсэг бахан хөрвөлдөө шүү дээ. Одоо бараг 300-400 метр квадраттай амны сүсний хооролтой үүсэх гэл ингээл тэнэл хэлж байгаа байхгүй. Тэгэхээр үнэхээр тийм байх уу? Өнөөдөр яг тэр 50 метр квадрат 60 метр квадратын дараа нь ингээд асуулт үүсгэж ирэх үү? Өнөөдөр нийгмийн чинь ингээд 2 хугаад эхэлж байгаа юм биш үү гэдэг асуултад шууд яг орж иж байгаа байхгүй. Тэгэхээр ийм сегментүүд тус тусад нь үүсэхгүй тулд холбоо байлгахын тулд саяны affordable болж бас гарч иж байгаа байхгүй. Амьдралын нөхцөлийг нь холиод нэг хэсэгт нь одоо нөгөө төлбөр чадварт нийцүүлээд өгөх болцоотой. Нэгт нь хозог өөрийнхөө орлогоор аваад явчих болцоотой тийм хүмүүсийг хооронд нь хольж байлгах тийм ухтун гарч ирж байгаа байхгүй тийм чинь. Манай ч гэсэн тэр одоо орж ирэхээс аргагүй болчиход байна шүү дээ. Яалт байхгүй. Одоо дандаа нөгөө нэг 50-30 метр гар одоо манайх бүгд л дээр доргоо ярьж байна. Бүгдийг нийгмийн хувьд холих хэрэгтэй байна гэдэг асуулт. Яг бол холж идэх чинь нэг нэгэндээ одоо нөлөөлөх тийм үе үүсэж байгаа байхгүй. Ингэж бодож affordable house нь тодорхой хувьд нь байна. Тэрнийх нь зардлыг нөгөө үнэтэй төлөлтний шингээгээд хямдхан болчих боломжтой болгож байгаа. Үндсэндээ төр биш тухайн бизнесийн үйл ажиллагаанд нь шингээх байдлаар ч юм уу. Төр оролцсон бас. Тодорхой хэмжээгээр тас үзүүлж байгаа байхгүй. Тэрийг тэнцвэртэй байлгах нь түүнээс зах зээл шууд нургыг өөрөлдөхгүй дээ. Өөрөөр хэлбэл жишээлбэл ийм байгаа байхгүй. Одоо дунджаар одоо энийг ярих хэсэг солонгоо манай солонгоо хөрөлийн солонгоо чивтэд гэж хэлээрэй гэдэг. Гэтэ тэр нь өөрөө нэг газар ашигт өөрийн бүссэн дүрм чинь бас энэ зөвлөх механизм бол явчихдаг байхгүй. Тэгээ сүүл рүү хөгцөөр гоо тийм механизм сургаж гэж байгаа нэг аргаслал руу. Өөрөөр хэлбэл нэгтрэл 150 хүн гаатай байлаа гэж бодъё л.
тэрийг 200-аар шилжүүлээд одоо PUZ гэдэг Planned Unit Development гэдэг шинэ газар ингээд 10 гагаар ч юм том гагаар өглөө гэхэд нэгтрлийн чин бонус гэж өгөөд гэхдээ чи тэр бонусыг метр квадратын тэтэс илүү зарж болохгүй гэдэг юм чиглэлээд өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл дотор аль аль нь win-win болгочихж байгаа байхгүй. Хотын захиргааш тодорхой хүмүүс их орлого явуулчлаа. Тэр нийгмийг холих гэж оролдож байна. Тэгээд хэдэн хүний одоо нөгөө төлөвлөж чадвар нийцүүлээд орон сууц оруулаад ирээ. Гэхдээ тэр нь тэр бүс дотор заавал зарладаг талбай гэсэн байхгүй. Тэр боломж нартай дараагийн бэкап асуудал байна. Хамгийн гол нь тэр байшин стандартын хувьд тэр хотод хамгийн үнцэнтэй байшин бол хамгийн үнцэнтэйгээр л байх хэрэгтэй. Түүнээс төлөвлөж чадвар нийцүүлж байна гэж стандартыг бууруулах гэж асуудал биш. Харагдахдаа тийм олон хүмүүсийн амьдарч байгаа энэ бол энэ хүмүүс амьдрах гэж байгаа гэж өнгө үзэмжээр нь ялах байх ирэх байхгүй. Гол нь тэр байхгүй. Тэгэхгүй бол одоо маань стандартыг хожиглох гэдэг шүү дээ. Өндөрөөс нь хасах гэж үзэж юм те. Заслаас нь хасах гэж үзэж юм. Янз бүрийн болоод байна шүү дээ. Квадратын жижиглээд явчихгүй жижиглээд үзээд. Тэгэхээр зэрэг энийг квадратсан жижиглэж байгаа бол томтой жижигтэй бүтэнтэй холбог байх хэрэгтэй. Маа тийм байдаг. Гэхдээ тэр жижигийг авч чадахгүй байгаа өнгө нь өрх. Хоёрыг авч чадахгүй бол 5 хүүхдээ бол дор хаяж стандарт нь тийм байна. Яг тэгвэл ирээдүйн хүүхдийн орчин бидэнд хэрэгтэй байгаа байхгүй нөгөө хүүхд чинь. Тэгэхээр нөгөө 3 хүүхдэл бол 2 3 болохоор байх хэрэгтэй гэдэг ингээ заагаад байдаг шалтгаан тэнд байгаа байхгүй. Яагаад тийм өндөр зарлаар амьдруулах гэдэг юм бэ гэдэг нь нөгөө талд ирээдүйг бодоод байгаа байхгүй. Нөлөөллийг басгах чинь ирээдүйд үүсгэж байгаа нөлөөллийг басгахын төлөө өнөөдөр хөрөнгө хийж байгаа байхгүй. Тийм олон юм логикийг бодож ийн чинь нөгөө төлөвлөж чаддаг гэдэг чинь гарч иж байгаа байхгүй. Тэр нь тэгээ цаана нөгөөх нь удирдлагын механизмыг хөшүүргээр хийж болохоор ажилладаг байхгүй. Тэгэхээр өнөөдөр тэр боловсролыг хувьчлахын нөгөөгөөс болоод 2% авдаг гэсэн байхгүй юу? Барьж байгаа барилгын 2% хотын захиргаа аваад өндөр насны ахмад дайчдад өгнө гэж хийжсэн байхгүй юу? Тэрийг л эсрүүцдэг гэсэн байхгүй. Гэтэл цаана нөгөө ийм өчтэй юм а гэдэг ойлгоход тэнд эсрүүцэх ясгүй байхгүй. Нөгөө эргээний тэр хүн чинь энийг юмд амьдрах гэж байгаа шүү хөрөнгө оруулалт хийж байгаа юм чинь барилга барьж байгаа юм чинь. Тэг өөрийнхөө хүүхдийн ирээдүйд тийм амьдрал үүсэхгүй тул тэр хүн тэрийг зөвшөөрөх хэрэгтэй байхгүй.